Пиццанера явдаг жорлон ороод ирлээ. шүү. Наад явдаг жорлон гэсэн юм. Тийм. Писта код чаа юу вэ? Хөөрцөн гүлгнүүд чинь бүр хөөрөж шагаад энэ тентхийн юм дээр очиж янз янзын комментнууд бичиж шаад. Та нар зүгээр бичих комментоо бичих газраа л бич заа юу. Писта код чаа нүр улаалгашаага те нэр басташаа. Мэдрэмжтэй байвал зүгээр ахаа. За тэгтээ тэгэл хөөрхөн love hate relationship шааж штэ те. Амар aggressively подкастыг хүлээсэн биз та нар. Үзэн ядаад идэг мөртлөө. Чи тэр post please-ийн доор амар комментууд орсон байсан харсан уу? Хүмүүсийн лааж л шүү дээ. Откогийн шаал өөр хөндлөнгийн хүмүүсийн хийж байгаа контентны доор подкастны хүмүүс үрж ирсэн ээ. Инкул феста яаж байж гэж байгаа шиг байна. Инкул нь 69 дахь дугаартаа бүр мөсөн зайлахаар ирлээ. Зайлуулаад өгөөч намайг. За юу яцхан boys амар санцсан биш үү? Holy shit. Тоор нэгнээсээ юу байна гэж одоо асууя. Инкулигээс 7 хоногийн баг талаас их нь хамт идэг. Podcast persona ч өөр шүү дээ, bro. Podcast persona very different. Ажил persona very different. Ажил persona нь ерөөс найзууд биш. Хонд шүү дээ. Шиг ерөөсөө сонь юм ярьж мархаа болчихсон. Чив чимгөө суугаал муухай царайлаа. Ажил тархаа үлээгээл гэж юм байна. Түшиг гэхдээ арай дуугаа олцсон юм шиг санагдсан. Ер нь ингээ байж байгаа нь хүмүүстэй байхтай ч гэсэн. Ер нь өөрчлөгдөд байгаа. Жоо жожигэрсэн юм уу? Аха. Гэртээ ганцаараа подкаст хийхгүй болох. Эндра байхгүй болохоор. Эндра байхгүй болохоор. Зожигэрж байгаа. Тулгаа байхгүй болохоор. Зожигэрж байгаа. Тэгээ бөөрн килтэй болж байгаа. Намайг дүүрээгаад уу. Хөшөөр зүлзүүл. Дүүрээгаад гэж. Ган 168 болж байгаа. Хөдөөний гिचээ болохоор гэж. Хөдөөний гिचээ. Зайлаа тэр доо нэр үстэй. Битүү хөдөөний гिचээ гэдэг дуу сонсч яасан заа. Тий. Санаа завмар доош ажиллаа өст. Нэг санаа зовоох. Та тийм чатыг харсан чи бүр толгоо үүдээс юу ч болоод байгаа юм. Баахан зургнууд гих мих яаш ойлгох хоорондоо өст хаахад арцсан шүү. Амар инсайд жоктой болцсон тийм шээ. Найзгүй санагдсан нөө. Би юу найз. Чи өөрөө явахгүйсэн. Би ажилтаа байсан юм уу? Чимтэйс. Амралт өдрөө. Тийм би та хэдийг орлох найзтай болсон. Аль зүүн баруун аль нь Хоёулаа. Тийм урт бовтой шаттай. Джонсонс. Үгүй ээлжилж. Ээлгээд ам ордон шүү дээ. Яа. Гой шааж нөө өстө. Депрессинг сааж нөө ойр сэтгэл санаа амар тогтургүй байна. Яагаад Мэдхгүй. Надад чи зүгээр асар олон жил ганцаараа байж үзээгүй болохоор жоохон чи юу н ганцаараа байна, ганцаардах гэдгийг нэг experience хийж үзэж байгаа юм болоо гэж байна шүү дээ. Maybe. Гэхдээ ганцаардах гэхээс яг ганцаарж байгаа. Тэгээд одоо ингээд Эндра байхгүй одоо 2 дахь жил болж шүү дээ. 5 сард төгсөл нь дахиад тэгтээ яг нэг 7 сар. Эндра байхгүй гэхээр Эндра Монголд байхгүй юу? Тийм Монголд байхгүй. Салааг байгаа. За тэгээд Эндра байхгүй эхний жил бол арай гайгүй байсан юм шиг надад санагдаад байгаа. Тийм тэгээд завгүй ингээд амар их ажил мэжилтэй болоод гайгүй байсан юм уу гэхлээр яг үнэндээ хийдэг ажлын хэмжээ их багасаагүй. Тэгээ яагаад ингээд яг энэ удаа амар ийм ганцаараа мэдрэмж аваад байгаагаа би ойлгохгүй байна. Тэгээ тэрнээс гадна ер нь л амар ууртай байгаад байна. Ууртай ч юм уу эсвэл нэг юм апсет байгаад байна л да. Апсетыг одоо монголоор юу хөө? гомдсон уу? Үгүй гомдсон биш. Гомдох ч биш ууртай ч нэг юм Гүнхтэй юм. нэг болохгүй байгаа байхгүй юу? Апсет нэг юм тавгүй байгаа байхгүй юу? Ерөөсөө Чи гараа ангал хийж байгаа сте. хийж байгаа амар хийж байгаа шүү дээ. Нөөцгөө гадагшруулахгүй. Хоёр гараараа ээлжлээл. Нөгөөх хэрвлээ шаацсан. Ээдүүлээ шаацсан те. Апсет. Таргаа гадагшлуулж байгаа. Тун тоогүй гэдэг шиг үү? Апсет. Тэгээ нэг тийм амар апсет байгаа л юм л Жохон та. цохолдонгүй байгаа нь. Тий. Ер нь Гэтэ цаг уур өөрчлөлтүүд хийж гэнэ үү эсвэл ер нь л тийм байгаа юм уу? цаг уур өөрчлөлтүүд хийж байгаа шиг байна. Ер нь 9 сараас өмнө гайгүй байсан. Тэгэл яг Эндра явснаас хойш нэг л юм бүх юм фанк алдагдцсан. Тэг яг ингээл нэг юм тохгүй болол амар ингээл. Тэг ер нь дэлбэрэхгүй байх гал ингээл бие ингээл бариалга байхгүй юу.
Тэгэл ингээл жижиг сажиг янз бүрийн юм болохоор ингээл яг ингээл галз урчих гал ээж автай ойрт амар төр тар хийгээл ер нь нэг юм fucking on the edge шагаадна. Тэгээд I don't like this. Би ер нь ийм байх амар дургу докторгүй байх амар дургу болохоор одоо маш их бүгдийг гаргах хэрэгтэй юм шүү. Тийм ээ биз та яаж гаргах. Тэгээ ч бас иймэрхүү юм гаргах дургу Хүн зодох юм уу гэж. Албаар хэрүүлээд шүү. Баар орж албаар хэрүүлээд зодолтоо шаа. Хүмүүстээ өсч чи намайг гадаад явна гэж бодож байна. Нөгөө яриагаа Чи мэдхүү гэдэг. Миний пассворд гарах юм шиг санагдаж байна. Би эзэг шүү. Тийш гоё шаасан шүү. Эсвэл албаар ингээ хүмүүс ээж чангач англиэр ирэх шүү. Хараашаа. Тийм байна. Чи та хоёр яаж байна? Чи бол өнөөдөр нэлээд стресстэй байлаа тий. Яа ажлын стресс, ажлын бус стресс олон юмнууд байна. Тэгээд гэтээ би ер нь хайцсангуу ингээд өөрийгөө стресс янз бүрийн юмудаа хандл хийж чаддаг гэж боддог болохоор гайгүй байгаад байгаа юм шиг. Гэтээ ингээд заримдаа толерate хийж чадахгүй байх үе байна л да. Хүмүүс харин өөрсдөө тэгж бодд юм билээ. Тэгтээ яг үнэндээ not really. Намайг харалтаа гэж. Би өөрийгөө өстө гоё шаагаадна гэж бодвол тийм гутгүй амтан 9-ийн таньс гэхлээр би бүр амар уурдсан шүү дээ. Биста чи яаж мэдсэн гэж бодож байгаа. I'm fucking trying тэ хичээгээд ингээд чинь бистанаас чи олоод мэдчихлээ гэдэг амар стресстэй. Та хоёр тэгээд залуу өдөртөгчд юм чи бас ажлын стресс бол зөндөө байгаах тийм. Үгүй юу. Хичээж л байна. Ер нь бол чаддаг юм байна, чадахгүй юм байна. Ер нь бол өдөр болгон суралцгал юм байх юм биш үү? Тэгэл ер нь бол хүмүүстэй ажиллах нэтрээ юмуд бол ер нь чаленж. Гэтэ яг хаа подкастн дээр бас яг юм ажилтай холбоотой ч юм уу эсвэл ажлын дотор байгаа процесстэй холбоотой ч юм уу тиймхүү юмыг аль болох ярихгүй байхыг бодож байгаа. Яг гэвэл манай бүгдээрээ ер нь сонсдог. Бүгдийг яриах гэж. Тийм. Яасан гинэ. Яг хаа түрүүний яриад шүү дээ. Яг хаа тэрийг ярихгүй байх шалтгаан нь юу гэхээр тэр хүмүүсийг апсет хийлгэхээсээ илүү гэтээ тэргүй одоо юу гэдэг өдөр болгон бид ингээл хамт байгаа л нэг юм асуудал ярьж байгаа шээ тийм. Тэр асуудлыг бас нэг юм өөр сонсдог юмнаас нь дахиад сонсдог болгочвол ер нь жоохон таагүй болов уу гэж бодоод байгаа байхгүй. Гэтэ ингээд generally speaking зүгээр юм одоо гэдэг generation gap ч юм уу эсвэл юм хүмүүсийн хоорондох ялгаатай асуудлууд ч юм уу тийм хүмүүсийг бол ярьж болно асуудал байхгүй. Тэгээ бас ингээд юу гэдэг манай хүүхдүүд бол харцангуу подкастны персона яг ажлын персона гэдэг хоёр юмыг бол ер нь л ялгаж чаддаг. Тэгээ аль нь яг жинхэнэ өрнөх юм бэ? Миний найз өрнөх аль нь гэж. Аль нь ч биш. Подкастных юм уу? Ажлынх юм уу? Чиний найз өрнөх чинь ч яг жинхэнэ өрнөх бол биш. Тийм. Чи хийм бэ? Ямар олон багтай. Миний толгойд дотор амар олон байдаг хгүй. Тэгээ ингээд хоорондоо ингээд амар хэрэлддэг, байнга маргалддаг. Тэгээ ингээд нэг юм жоох хүүхэд байна. Нэг юм насан турсан хүн байна. Нэг бол амар юм хөгшин хүн байна гэдэг ч юм уу. Тэгээ ингээд тэр хүмүүс нь хоорондоо үргэлж маргаантай байдаг. Тэгээ тэр хүмүүс хоорондоо маргалдаад ирэхээр би амар ядардаг байхгүй юу ер нь бол. Тэгээ ингээд хөдөө явхад нэг гоё юм нь юу гэдэг вэ гэхээр ингээд тэр хүмүүсийг амар тайван хооронд нь ярилцуулах боломж надад олд юм санагддаг байхгүй юу. Тэгээ ингээд хүмүүс ганцаараа байх хэрэгцээ гэж ярьдэн шүү дээ. Ганцаараа байх гэдэг нь яг ингээд өөртөөгөө дотроо байгаа өөртөөгөө хамт байх тэр боломжийг л олгох юм шиг үлээ. Тэгээ ингээд өөрийнхөө асуудлуудыг ойлгох гэдэг ч юм уу тий. Тэгвэл босод хүмүүсүүд бол бүгдэнд нь л ялгаагүй ер нь бол олон төрлийн хүмүүс байгаа. Би ганцаараа тийм биш. Бүх хүмүүс л ер нь тийм байгаа. Тэгээ ингээд яг өөртөөгөө ярилцах боломжоо олгоод эхлэх юм бол харьцангуй стресс юм аа нэг тийш нь болох ч юм уу асуудлаа шийдвэрлэх боломж нь олдсон юм шиг санагддаг. Гэтэ сайн мэдэхгүй байна. Гэтэ надаа яг миний найз өрнөх би биш гэхээр сонь санагчлаа гэж. Жохон дургуурж шээ. Параноид болчихлоо гэж. Би тэгтээ та эдээжүүд ер нь нэлээд өөрөөхөө байж чаддаг юм санагдтыг ууг нь бол. Тийм. Тэгтээ яг бас impossible тоо. It's impossible. Олон баг зөөхгүй болохгүй. Тийм. Тэгтээ гайгүй consistent байгаад тийм санагддаг шүү дээ. Ер нь нэг амар юм огцом юм өөр хүн бол байдгүй юм санагддаг. Яг хоо
хүмүүсийн хамгийн амар хэцүү юм нь яг ингээд зарим тохиолдолд ингээд айгүй олон хүнтэй харилцаанд орж байгаа болохоор тэр олон хүнтэйгээ харилцаанд орохын тулд ингээд нэг өөрийнхөө байгаа байдлыг жоохон өөрчилж байгаа шүү дээ. Attitude-ийг тий зан чанар, зан гарын шин энэ юмнуудаа төлөвмөл бүх юм өөрчилж байгаа. Тэгсээр бод яг би хийм бэ гэд яг lost болчдөг яг бас нэг тийм үе амар байд юм шиг санагдсан. Тий нэг хэдэн сарын өмнө бас яг тэгсэн. Яг ингээд аль яг зан чанар нь минийх юм. Тэгэнгუთ би одоо яг ингээл ойрд айгүйх ажиглаж байгаа байхгүй юу? Би ер нь хүмүүстэй нэг амар approach хийдгүй юм бэлээ. Найрсаг бол биш. Тэ. Тэгээд өрнөх яг одоо жинхэнэ өрнөх тийм үү эсвэл энэ professional өрнөх үү би мэдэхгүй. Гэхдээ өрнөх ер нь бол амар approachable байхгүй юу? Хүмүүстэй харьцдаг, ярьдаг тийм төрсөн өдөр дээр ингээл баахан хүмүүстэй. Би болохоор тэгдэггүй байхгүй юу? Ер нь бол надад болохоор яг өрнөх айгу approachable заяа. Чи яг голд тэгээд би болохоор ерөөсөө тийм би maybe. Тэг би ажиллахаар ингээл амар их ингээл юм ингээл яриад амар чалчаалтай ингээл хүмүүстэй ингээл амар ингээл инээж хөрөөл ийм байдаг мөртлөө яг бодит амьдрал дээр би ер нь бол approachable биш. Би танихгүй хүмүүстэй би ярих амар дургу, амар ичимхий. Approachable гэдэг нь гаднаасаа биш чи өөрөө хүмүүс рүү гэдэг аль юм уу тийм. Тэгээ ер нь бол намайг хүмүүс юм resting bitch face day гэж ярьдаг байхгүй юу. Тэг ингээл та нар наа шоолоод идэв штэ. Миний ингээ зургийг авахлаа би нэг miserable ингээд нэг царайтай fat fuck зогсож идэв штэ. Тэр ер нь бол би miserable байгаад байгаа биш байхгүй юу. I'm just existing. I'm just fucking chilling. Тэгэнгუთ ингээд team царай ингээд харагддаг байх. Тэгээд баг бахта шил зүүдгүй байх үед ингээд дандаа муухай харж явдаг те. Тийм тэгээд дээрэс нь би бас нэг хүмүүстэй approach их дургу. Тэгээд надад яг энэ амар муухай сонсогч иж магадгүй. Гэхдээ ямар нэгэн байдлаар ингээд надад benefit байхгүй бол би хүнтэй харьцах амар дургу байдаг. Яг benefit гэдэг нь зөвхөн ажил мөнгө ярьж байгаа биш. Гэхдээ ийм emotional benefit ч юм уу те эсвэл одоо те ийм camaraderie ч юм уу те найз нөхдийн ийм benefit те надад gain байхгүй бол би нэг тийм discover хийх гээд ингээд яддаг байхгүй юу. Тэгээд би за энэ гаднаас нь би амар judge хийдэг хүнийг ер нь бол шууд ингээд хідүү үг солиод ч юм уу байгаа. Төвөш өгөх шиг. Хин шиг тийм шууд өгөх шиг гаднаас нь төгөөд гисэн юм уу? Сүүлд нэг хүн болгон mostly октод чирлэдсэн. Тэр нөгөө нэг social media дээр сторигоо хийдгүү бол амьдралд нь юу ч тохиолддоггүй тэргээд. That's fucking dumb. Social media-гаа ингээд зэгцтэй хөдөлдөггүй бол юу замбраагүй. Тэгээ октодтай имиж чаддгүй бол has no fucking game business тэр үнтэй хийж болохгүй гэд тийм ярьчихсан байхгүй. Яг тэр бол зүгээр л тэр үний л тэр үний тухайн үеийн солиорл байсан л та. Тэгэхээр яг үндэ сүүлийн төгөөгийн нэг өдөр болгон хийгээд байгаа зарим видеонууд бол зарим нь яг хэрэгтэй үндэ бол хэрэгтэй л юм шиг санагцсан. Гэхдээ тэр сүүлийн тэр яриа нэг юм ганц хоёр буушэт нь ингээ viral болоод идэг. Тэгээд ингээл арай нэг гайгуу уучраа болоод гайгуу имиж эхлэнгүүт тэгээд хамаг репуташны хойш нь зулгаагаад идэг тийм шид болоод идэв юм шиг. Тэгээ яг юу ирчлээ. Одоо бүр төгөөгөөс өөр юу ч бодохгүй юм дотор. Хүмүүсийн гаднаас гаднах байдлаар нь жааж идэг. Би ингээл гаднах байдлаар нь л амарч жааж идэг байхгүй юу? Чамайг ч гэсэн тий анх ингээл хийжсэн interaction дээр шууд би за ер нь бол ингээд энэ гайтай найзлахад worth it юм байна гэж боддог байхгүй юу. Тэгээ тэр нь янз бүрийн хүмүүс шүү дээ. Тэгээ ингээл ажил хийж байгаа юм найзууд байна. Зүгээр hangout хийж байгаа найзууд байна. Тэгээ би амар judge хийдэг. Тэгээд яг тэр анхны яг тэр шалгуурт ямар нэгэн байдлаар таалагдахгүй эсвэл сэтгэлд хүрэхгүй бол би тэр хүнд ер нь бол өөрийнхөө цагийг зарцуулаад байх нэг тийм worth санагддаг байхгүй юу. Тэгээ ихэнх тохиолдолд тэр нь зөв болж таардیں۔ Ер нь бол. Тэгээд би энэ дээр бол амар stubborn байдаг. Тэгээ хүмүүсийг ингээд гаднаас нь дүгнэх хэрэггүй. Тэгээд нэг interaction хийчихэд хоёр дахоос гоёлно fuck that. Ер нь бол анх чамайг юу гэж бодож исэн, анх инкүлийг юу гэж бодож исэн тэр хүмүүс яг адилхан. Тэгээд яг л нэг ийм л байгаад байгаа. Тэгтээ шүү дээ. Тупакийн снэр гэж. Зөвхөн бурхан л чамайг онly God can judge me. Сквал чи гинт хэрэг хийсэн бол шүүгч чамайг жааж гин гэж. Жюри намайг жааж гин. Жюри дээ. За хатарсан тийм л. Оо инкүлээ сансан биш. Чамаар юу вэ? Уулзаагүй, подкаст хийгээгүй. Амар удаа байсан биш. Харин тийм. Надаар одоо юу ах вэ? Би сая сүүл
гурван төрлийн dark personality-г харсан байхгүй. Нэг нь narcissist, хоёр дахь нь Machiavellianist, тэгээд гурав дахь нь psychopath гэдэг. Тэгээд хоёр яг тэр спектрумд яг аль нь юм шиг санагдаж байна. Би тэрэн дээр тийм юм үзчихэд яг өөрийгөө яг хаана байгаа юм бол гэж зөндөх бодлоо. Хаана байдсан бол миний dark personality спектрум нь яаж гурван перспектив нь яаж байгаа? Narcissist нь болохоор тийм perfectionist, өөрийгөө perfect байлгах гэдэг. Аагүй шугамд байгаа юм уу? Өөртөө хэтэрхий хайртай. Зөвхөн тэр гурван аль type нь живэл гэж аахгүй юу? Machiavellian гэснээс нэг түүх ярьчих та. Machiavelli гэдэг нэг бистэ байсан бохгүй юу? Political нэг guy. Тэгээд яг сэргэн манталтын Италийн сэргэн манталтын яг хойч үеэр ер нь бол яг юм улс төрийн амар инфлюенстэй. Тэгээ хүмүүс king maker гэж өөрийг нь дууддаг байсан. Тэгээ ингээд ийм эрх мэдэлтэй хүмүүсийг улам эрх мэдэлтэй болгодог. Тэгээд ном бичижсэн The Prince гэдэг ном. Тэгээ тэрэн дээрээ яаж power тай болох вэ гэдэг талаар нэг юм ном байгаа байхгүй юу. Тэгээ яаж ингээд хүмүүсийг manipulate хийх үү? Яаж ингээд ийм тэ одоо cunning байх уу? Яаж ийм одоо муу юмыг өөрийнхөө талд ингээд зөв болгож ашиглах уу гэдэг нэг тийм ном бичижсэн. Тэгээд Machiavellian би мэдгүй болохоор энийг бас ярьж байгаа шүү. Machiavellian гэдэг нь яг ямар шин чанарыг нэлтэй. Миний Machiavellian нь болохоор мөнгө, эрх мэдэлт, хэтэрхий хайртай. Тэрэндээ хүрэх гэж одоо юу л бол юуг хийхэд бэлэн. Одоо narcissist бол ингээд өөрийгөө ингээд хүмүүсээр шүтэн бишрүүлэх дуртай те. Machiavellian болохоор хүмүүсийг илүү одоо өөрөөсөө айлах дуртай ч юм уу те. Өөрөөс нь сүрддэг байхад боон босдог ч юм уу. Гурав дахь нь юу гэлээ? Гурав дахь нь psychopath. Тийм үү те. Psychopath нь зүгээр л psycho. Энэ дээр ямар сайн юм байхгүй боо. Яг хөө зүгээр. Яг энэ бол dark шин чанар. Dark шин чанарууд байхгүй. Тэгээд яг хөө ингээд Ocean-ы нөгөө нэг 5 шийдэд нь штэ. Personality гэдэг штэ. Openness юу вэ нөгөө нэг юм тест мэст өгөөд дээ штэ. Тэрэн дээр бол ингээд яг одоо dark personality ч альд нь байна гэдгийг гараад ирчдэг юм байл л дээ. Тэгээд mostly энэ гурав шин чанар шүү дээ. Одоо энэ дэлхийн лидерүүд ч юм уу, successful том албан тушаалтай бүх хүмүүст ер нь давгаалдаг гэсэн. Тэгээд тодорхой хэмжээнд ер нь гурлал ер нь бусдыг нэг тийм одоо хүнийг хүн гэж үздэггүй ч юм уу, аль болох ашиглая тий, аль болох өөрөөсөө айлгая ч юм уу, өөртөө хэрэгтэйгээр ер нь хүнийг тий хүнээр өөрийгөө ачаад хаяа гэдэг ч юм уу тийм шиг юм байл л дээ. Тэгээд ер нь ихэнх тийм лидерүүдэд ер нь энэ шанчнууд бүгдээрээ байдаг гэдэг чинь. Чи өөрийгөө тэгээд ажигласан чинь аль нь юм шиг санагч энэ гурвын мэдхгүй ста надаа аль нь л яг narcissist гэхээр би бас нэг narcissistic биш юм шиг. Тэгээ нэгт би эрх мэдэл дуртай ч гэсэн яг тэгж улаардгүй мөнгө одоо эрх мэдэл бол миний амьдралын гол зорилго ерөөсөө биш. Тэгээ psychopath би энэ тийм галзуу биста биш. Тэгэхээр гэтээ одоо ингээд энэ гурыг нэг тавган дээр тавиад гол дээр нь ингээд нэг юм тулгуур тавьж байгаад дэнслүүл аль тал руугаа илүү хазааж байна. Гэн тэрийг мэдхгүй байгаа юм шүү. Тэгээ тэрийгээ сайн мэдхгүй. Гэхдээ гурваланд нь байдаг нэг тодорхой хэмжээний юм хүүтэн хүндий ч юм уу тий шин жанрууд бол сүүлийн үед надаас өндөө илэрсэн байхгүй. Сайн талуудын сонсё л доо. Тэгвэл чам сайн талууд ямар талууд байна? Сайн талууд уу. Тий юм гурван муугаа харсан биш. Сайнаа бас харсан л илүү дээ. Сайн аа юу? Сайныг тэгээд та мэдчихэж байгаа л үү. Тэгээ яг хөө дэнслэхэд байна л та бас ингээд мэдхгүй. Мань бол нэг тийм хүнд туслах дуртай гэх юм уу. Ялангуяа найзуудтай хайртай хүндээ ч юм уу тий хаяа бүр ингээ өөрийгөө мартаад бусад хүнийг өөрийнхөө өмнө тавьж чадна. Тэгээ ер нь бол empathyтэй, compassionate байна. Им natural надад заяатсан юм шиг. Тэгээд
хамгийн муу зүгээр ингээд эргүүлээд бусад хүмүүсээс тэрийг бас тодорхой хэмжээнд хүсдэг. Яг асуухгүй л те би чамд тусалсан чи надад эргээд туслахгүй мүү гэж бол би энд чийдэж хэлэхгүй. Гэхдээ би нэг хүн туслаад нөгөө хүн надад туслахгүй ч юм уу те өөрөө эцэм шиг яриад ч юм уу наа мартчих юм бол тодорхой хэмжээнд онцгой писта гэж одоо тусалсантаа бол харамсахгүй зүгээр л надаа яагаад тэгчих болдгоо юм бол таа гэд те хүний одоо хүнээс өрний гой зүйлийг хүсдэг гэх юм уу. Би сүүлд нэрээ нэг охинд уцыг олж өгсөн шүү дээ. Тэг хүмүүс нэрээ medical ID-га уцандаа оруулж явах хэрэгтэй юм байлээ. Би нэг iPhone 10 идчихлээ. 10 Pro ч ялаа гэж. Тэгээд юу паркаар алхаж чаад дуутай явж байгаад уцаалаад тэгээд ойроо уцаа оноогоос юм байна уу гэдгийг хариулахгүй болохоор medical ID-ээс ороод аав ээжүүн залгаад тэгсэн чинь өөрөө холбогдоод ирээд авсан шүү дээ. Жохоохон л лээ. Medical ID гэж нөө emergency contact уу? Тийм, тэн дээрээ аав ээж нэг найзынхаа дугаарыг оруулж байсан. Тийм юм. Тэгээ хүмүүс ер нь уцандаа medical ID дээр тэгээ ямар нэгэн байдлаар өөртөө холбогдож болох өөрийн таньж мэддэг ойр үнийхээ контактыг бол заавал оруулж авах хэрэгтэй юм байлээ гэж бодсон. Би яг өөрөө ирэхгүй нэг хүмүүст бол ер нь туслах дуртай. Гэхдээ тэр нь яг би гэртээ арай тэр хүн туслаагуудаа харамсах гад тусалж гин үү эсвэл зүгээр л юм санахгүй юу ч бодохгүй тусалж гин үү гэдгийг бол бас сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ аль нь ч байлаа тэгээ нөгөө хүнд гой зүйл хийж лээвэл I don't give a fuck тэгээд тэрийг нэг тийм story доо ч юм уу би ингэсэн тэгсэн гэд нэг тийм дуртайч биш. Гэхдээ яг хүн туслаад нөгөө баярлаа гэж хэлээд нэг гоё тэр үнийг нүүрэнд нэг юм нэмсгэлэл тэг авчих бол айгу гоё мэдрэмж авт юм. Чиний personality гэртээ ороо зөндөө боо саасан. Fuck yeah. Чиний personality type чи юу юм? Personality type уу? Юу анх үзэж хахад judgmental байсан. Тэгээд одоо болохоор debater. Юу наал ингээд мэтгэлцдэг. Өөртөө таалагдахгүй байгаа маа шууд хэлдэг. Тэгээ яа миний зүг гэдгээр бол нөгөө хүнд ойлгоход тайлбарлаж чадна. Тэр өсвөл гэж. Тэрх чи юу вэ? Минийх ENFJ тэрний protagonist. Вау, гол дүрхш. Сүүлд би юу асахгүй Enneagram гэдэг нэг тест үт юм билээ. Тэр тестийг авч үзсэн. Тэгээд тэр тестэн дээр болохоор чамд ингээд ямар характерууд байдаг. Тэгээд тэр характеруудаас чи одоо нийгэмтэй яаж interact хийж гин. Тэнчнээс хамаараа чи ямар төрлийн характер байж болох вэ гэдэг юмыг нь гаргаж ирдэг хоорондоо юм шүтэлцээтэй юмнууд байгаа байхгүй юу. Тэгээд ийм 9 характер гардаг заяа. Тэр характерууд нь болохоор challenger, mediator, reformer, giver, warrior, achiever, romantic, clown slut гэсэн. investigator, тэгээд loyal, enthusiast гэдэг ийм дөрүүд байгаа байхгүй юу. Тэгэнгүүт одоо эндээс харах юм бол энэ 5 дээр байгаа хүн ер нь бол ингээд нэг юм жоохон сэтгэл санааны сул байдалтай юм хүн байгаа байхгүй юу. Ер нь бол ингээд илүү introverted ч юм уу те. Introvert зүтгэрийн тойрог шиг. Сатан introverted юм шиг хүн байгаа байхгүй юу. Тэгэнгүүт энэ хүн ийм хүн байж болно. Эсвэл энэ хүний одоо ачаан хүндрэх юм болвол ийм хүн болох гэдэг ч юм уу те. Эсвэл энэ хүн одоо юу гэдгийг яг үндсэн core value-га авч үлдэнгүүтлээ одоо энэ дэр ингээд ийм бизнесмен хүн байж болох гэдэг юм юу тайлбар байгаа байхгүй юу. Тэр бизнес гэдэг юмыг хайх юм бол энэ хүн зүгээр ийм giver хүн байж болно гэдэг ч юм уу. Тэгснэ giver хүн нь ингээд одоо юу гэдгийг амьдралын юм өөрчлөгдөх юм бол өөр нэг төрлийн хүн байж болно. Зүгээр ийм artist, romantic хүн болж болдог ч юм уу те. Зүгээр ингээд ийм хайр өгдөг ч юм уу те. Эсвэл ингээд сайн үлсэн аян хийж идэг ч юм уу те. Тэм хүн байж болдог юм шиг байгаа байхгүй юу. Тэгээ энэ тестийг авсан чинь минийх ингээд юм 3 тооны нийлбэр байгаа байхгүй юу. 8 9 2 гэд. Тэгэнгүүт яг ингээд 8 9 2 гэдэг юм тооны нийлэмжүүдээр ингээд тусгасан ингээд тайлбарууд нь байдаг. Чи яг ингээд ийм хүн биш. Чамд ингээд ийм 3 хүний чанарууд байна. Тэгэнгүүтлээ чи одоо юу гэдэг
иймэрхүү одоо ийм хүн лөө шилжихгүй байхын тулд эсвэл ийм хүн болохгүй байхын тулд ийм нөхцөл байдлуудыг өөртөө ингэж хийх хэрэгтэй гэдэг юм уу те. Ингээд ийм зөвлөмж маягнуудыг гаргаж ирдэг. Энэ бол амар зүг гарч ирд юм билээ. Зөв аудио подкастаар зураг үзүүлээд ийм хүн яриаш. Үгүй. Гэтээсээ те стандарт юу яриад сонсож байгаа хүмүүс зүгээр Enneagram гээ гуглдж гарч ирээ. Тэгээ тэнцэнс төр тестийг аваад үзэх юм бол юу вэ? Тэгээд өөрийгөө бас ойлгоход амар хэрэг болсон юм санагцсан. Надад бол амар тус болсон. Тэгээ ингээл яг ингээ бүрэн тайлбар гарч ирэхгүй ч гэсэн өөрийнхөө одоо ингээ тоонуудыг оруулангуудлаа ингээ ийм гарч байгаа. Би ажил хийхдээ ямар байх вэ? Хүнтэй харилцахдаа яах вэ? гэдэг бүх талуудаасаа ингээ бүгдийг гаргаад ирчихэнгүүт ер нь бол би энэ дээр шууд өөрийгөө таамаглах уу? Тест хийж байгаа дүгнэ. Чи номит өрийг гэлцэн шүү дээ. Завтаалж байгаа нь. Би бол яхаа харахгүй 1 2 тэгээд нэг хаана. Оо shit. Яна алуу шээс. За 1 2 юу байлаа? 3 2. Тэгэхдээ ихэнх одоо компаниуд жишээ нь leadership албан тушаал дээр байгаа хүмүүстэй тэр нөгөө Big 5 Ocean test-ийг шалгадаг юм билээ. Тэрийг бас хоёр өгч үзээрэй. Би өгсөн тэгээд яг хариултууд нь бол айгу зүг гарч ирт юм билээ. Тэгээд одоо зөвхөн одоо чиний skill talent гэхээс гадна одоо чамайг юу хоошин татж байгаа ч юм уу те ямар трама байгаа ч юм уу те тийм юмнууд бүгдээрээ гарч ирт юм билээ. Ocean 5 personality юм уу те. Саяны narcissistic чиний ярьсан юм байгаа шүү дээ. Narcissistic, Machiavellian, psychopath гэх тэрэн дээр бас би чамтай амар төстэй филинг авдаг л та. Одоо жишээлбэл би хүн туслах амар дуртай. Халуун ариг гэсэн юм уу? Би хүн туслах амар дуртай. Гэхдээ би return хүсдэг байхгүй юу? Тэгээ return нь мөнгөөр ч юм уу тэ нэг юм одоо тод юмар биш гэх юм уу та. Тэгээ ингээ бодоод зөвхлээр би narcissistic байгаад байгаа байхгүй юу? Ер нь бол ингээд хүмүүсээс юм талархал хайр би хүртэх дуртай. Гэхдээ би тэрийгээ бас авахаас амар санаа зовдیں۔ Одоо жишээ нь хамгийн тод жишээ нь би юу яхад амар санаа зовж байсан шүү дээ. Өнгөрсөн жил Oasis-ийн юун дээр барилгын ажил явагдаж байхад торт хүлээлгэсэн шүү дээ. I was so fucking embarrassed. Ната амар embarrassed. Flattered биш embarrassed. Яа тий. Гэ надад бол ингээд хангалттай юм хийгээгүй юм санагдсан байхгүй юу? Birthday day биш. Яг Oasis-ийн талбай дээр тийм хийж байгаа надад амар жоохон shameful байгаад байсан л та. Нэг юм хідэн хотын төвөөс нэг хідэн хүүхдүүд хурж ирчээд нэг ганц хоёр юм хийснэ. Тэнд төрсөн өдөр тэмдэглэж өмдөглээд байгаа. Тэрэн дээр надад амар conscious санагдсан. Гэтэ тэгэх ёсгүй. Ер нь бол тэгээд тэгж team connection заавал хийх ёсгүй шүү дээ. Тэр чинь миний төрсөн өдөр болж байгаа. Тэгээд бид нэр төслийнхөө багаар цугларсан байгаа. Тэгээ өөр хизээ цугларч чадах юм. Тэгээд тэрэн дээр take advantage хийгээд тэгээд гоё achievement-тайгаа ингээд ингээд нэг юм reminder болоход торт үлээхэд it's not a bad thing. Тэгтээ би иймэрхүү юм дээрээс амар санаа зовдөг байхгүй айгуу санаа. Тэнгуут ингээд би хүмүүсээс praise хүсдэг. Тэгтээ би praise авч чаддаггүй. Тэ ингээл you did a good job гэхлээр Түр ингээл чи өстө амар лагвасан шиг маш шиг бол гэж гарч тээ. Нүрмөр улаагаад гэлтэй. Хоор сарсаад. Аим фан яг нөгөө юу шиг Fantastic Beast лөө. Тэрний нөгөө нэг юм залуу байдсан шүү дээ. Нүднийштэй боноо залуу. Тэр нэг тийм гэдэг залуу байдсан шүү дээ. шиг. Арх устам. Гэдэг. Аим хүү. Хаяа хүн магтахаар ичхээс илүүтэй зүгээр тэгээ эцнатан энэс илүү аим шаана гэж бас тэгж сурмаар санагддаг шүү дээ. Not enough айгууг санагд. Наача. Тэнгууд хүн тэрийг хараад сая бас нэг юм ажлын юм дээр ингээд нэг хийсэн ингээд ажлыг амар жижигхэн алдаа гарсан байхгүй юу. Тэр алдаа бол амар тэнэг алдаа байсан. So stupid. Гэхдээ ингээд 4-5 хүний нүд тэр алдааг олж хараагүй. Тэгээ тэр алдаа нь ингээд над дээр ланд хийж байгаа нь намайг амар piss off хийлгэсэн байхгүй юу. Тэгээ ингээд тэрэн дээр яагаад тэр ингээд надад амар piss off хийлгэсэн бэ гэхэлэр тэр жижигхэн алдаанаас бусад бүх юм дээр нь амар хугацаа амар их сэтгэл зарцуулаад хийж яхад тэр алдааг нь хараад
ингээд байна гэд тэгэхээр ингээд надаа амар айгу муухай санагцсан байхгүй юу? Ер нь бол. Тэгээд за энэ алдаа нь ингээд ийм байт юм байж. Тэгвэл тэгээ бусд нь яг яах юм те? Наад алдаагч нь засчиж болно. Наадах чинь амар irreversible юм биш те. Засахад нэг өдрийн дотор болно гэд. Тэгээ тэрэн дээр амар тийг санагчсан. Тэгээ ингээд бодоодсэн чинь тэр өдөр тэр алдааг яриаггүй намайг багтсан бол би бас тэрийг айгу сонин хүлээж авах байхгүй юу? Тэ нэг юм тийм юм хүртэх ирэхгүй юм шиг нэг юм айцтай. Сонин писта байлаа шүү дээ би чинь. Писта. Гэтэ сүүлийн үед надад нэг ийм мэдрэмж төрөөд байгаа. Ингээд яг бидний үеийнхэн яг ийм амьдралынхаа чухал үеийг давж туулаад яг ардаа гарч байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа. Гэтэ яг одоо бидний 30 хүрж штэ тий. Нэг ийм том транзишн байгаа байхгүй 30 хүрсэн шүү дээ. Бидний үүрдэг байсан хариуцлага тэгээд өөр төвшөнд ирээд гэхдээ тэр хариуцлагыг хүлээхдээ бид нар бэлэн үү биш үү гэдэг дэр өөрсдөө амар question гэдэг юм шиг. Тэг ингээд сүүлийн үед ингээд уулзсан айгүй олон найзууд ярьжлаа л та тэгэл бүгдээрээ сүүлийн үед яах чинь амар их юм suicidal бодол айгүй хин толгойд орж ирдэг болчлоо гэдэг ч юм уу те. Ингээд suicidal бодол. Suicidal бодол. Suicide юу гэж хэлэх юм? Suicide бодол толгойд орж айгүйх орж ирдэг болчлоо. Ягаад ингэж байгаа юм бол гэл. Гэтэ ингээд яг хав эрүүлхэн үхлийн тухай өдөрт хэд удаа бодно гэдэг ч үлээ. Ер нь бол ингээд бит нормал үхлийн тухай бодох юм ч юм уу те. Гэтэ яг ингээд тэрийг амар юм intensely бодоод depressed орох хэмжээний бодох гэдэг бол I think it's not normal те. Гэтэ ингээд тэрэн дээр бид зайлшгүй тэр юм дээр ингэж бодож тэгээд тэрийг давж туулах яг мөчлөгөн юм шиг байгаа даа. Би ер нь бол сүүлийн үед за өмнө ч яг ингээд баян өөрийнхөө зургийг оруулаад те. Ингээл сошиал медиа дээр жоохон идэвхтэй байх гал хичээдэг байсан аахгүй юу? Одоо нэг 10 жилийн өмнө ч юм уу те. Радио яг full time DJ байхтай ч юм уу ингээл өөрөөгөө промот хийх гээл тэ бус хүмүүсээс нэг дутхгүй харагчий гэж хичээгээл сүүлийн үед би ерөөсөө ер нь бол тэ оруулж байгаа сошиал медиа ашиглахаач ер нь багасгаад нэг хаяа стори хийвлийн тэ ер нь бол их хвчлэн нэг юм миний сэтгэл зүй нэг тийм тааруу ч юм уу нэг юм онцгой сайд үедээ л ер нь аюу стори хийдэм байлаа. Бусдаар бол ингээд ер нь бол нэг тоодгүй тий. Би нэг гоё харагдсан ч ялаа, муухай харагдсан ч ялаа. Өөрөө тий би надад хамаагүй бол би ягаад өөр хүмүүст хамаатай байхгаа хичээх хэрэгтэй юм тий. Тэгээд би ч бол ингээд ийм маркетингийн шийд хийдэг байсан шүү дээ тий. Тэгэл яг ингээд тэр яг маркетинг дундаа илүү одоо дижитал маркетинг скиллтэй. Яг хоо тэрнээс одоо миний скиллүүдийн нэг тодорхой нэг за 4-ний 1 гэж бодъё л та тий. Тэгээд тэрийг бол би ингээд одоо дижитал маркетинг яг үндэ бусад одоо миний ажиллаж исэн ч юм хамтарч ажиллаж исэн газрууд үнэхээр шааж чадах юм бол зөвхөн одоо Facebook, Instagram-аас илүү бүр ингээд төрөл бүрийн опшнууд хийх хэмжээнд юу бол ингээ өөрөө хөгжүүлээд юмнууд сурцсан. Тэгвэл ягаад ч юм ингээ би өөрөө ерөөсөө сошиал медиа ч юм уу тий сошиал медиад идэвхтэй байх, өөрийгөө промот хийхдээ нэг ямар сонирхолтой ерөөсөө тоодгүй болохоор одоо нэг газарт ингээд одоо зөвлөгөө өгөн ч юм уу тий маркетингээр та динг тэг гэхээр надад ягаад ч юм ингээ сүүлийн үед амар утгагүй санагдаад байдаг болцсон. Тэгээд ер нь бол ингээд за ингээд би ингээд за 10 пистайлаа гэхэд тэр 10 пистагийн дундаас нэг хамгийн айтайхан царайтай гэж өөрийгөө боддог аахгүй юу? Тэр хэмжээний ингээд өөртөө итгэл байгаа ч гэсэн ингээд тэр 9 пистагаас одоо би юугаар муу илээ те аль нэг нь надаас нийгмаар илүү байх юм бол би бүр ингээ өөртөө супер итгэлгүй болчихдог байхгүй юу. Тэгээ миний ингээд өөртөө итгэх байдал, өөртөө итгэхгүй байдал хоёр ингээд байн хоорондоо ингээд дээшээ доошоо олж хэлбэлжиж идэг. Тэгээ тэрнээсээ болоод ер нь бол ингээд тодорхой хэмжээний insecurities байгаа.
Гэхдээ тэр бол ингээд зөвхөн одоо би нэг хүнээс илүү гарах илүү биш байгаадаа өөртөө insecure байна гэх биш тэр илүү нөгөө нэг юм багын үзэж туулсан ч юм уу те миний амьдралд тохиолдсон бүх зүйлүүдийг нийлүүлээл намайг insecure болгож байгаа л даа. Тэгээ хаяа ингээ өөрийгөө талан дараад тэг ингээд тодорхой хэмжээний одоо эзэмсэн мэрэгжилтэй, сонирхолтой тэ өөрийн гэсэн хоббитэй тэ 30 гарчаад ер нь бол энэ shape гүзээ Монгол гүзээ шаагаагүй ахгүй болоогүй бэжиж яагаад ингээд өөртөө юм insecure итгэлгүй байгаа гэдэм бэ гэж ер нь бол ингээд өөрөөсөө асууж үзсэн байхгүй. Тэгэд ер нь mostly insecure болгож байгаа шалтгаанууд нь би багтаа эмээ өтөө өсөөд аавгаа ерөөсөө мэддэггүйсэн single momтай тэгээ бусад үеийн хүүхдүүд надаас илүү байх юм бол ягаад ч юм ингээд би тэдрээс дутуу байхгүй тэгээ дутаагүй гэж өөрийгөө харуулад сурцсан ч юм уу те. Тэнгүүт яг ингээд яг үндэ тийм биш ч гэсэн тэн дээр ингээд аюу insecure байдаг ч юм уу те. Тэгээд зөндөө чийтлүүлж үдсэн те хамгийн serious relationship-ууд дандаа би хохирч би heartbroken болж үлдсэн. Тэгээ тэрнээсээ болоод хүнд итгэдэггүй ч юм уу те. Найзууд ямар новшин байдгийг ч үдсэн. Тэгээд ер нь л ингээд тиймэрхүү одоо тохиолдсон зүйлүүд ингээд хуримтлагцаар байгаад ингээд амар том insecurity болдог юм байл л те. Тэгээд эрэгтэй хүн ямар байхыг өстөг мэдэхгүй те. Тэгээд чи 90 хүн шиг биш гээд хүнээс сонсчих юм бол тэрэндээ айгу ингээд бүр галзуурдаг ч юм уу те. Тэгээд угаасаа 90-ний фигур байгаагүй юм чи яаж 90 шиг байх юм. Тэгээд зургатаар ч юм уу тийм celebrity тийм фигуруудыг хараад одоо энэ хүн миний father figure гэдэг ч юм уу тийм энэ хүн шиг болно гэж зорддог ч юм уу. Гэхдээ яг үнэндээ тэр хүний цааны яс яг юу байгааг мэдэхгүй шүү дээ. Зүгээр л хараа чинь төсөөлж байгаа зүйл яг чинь хаймдалтай нөгөө бистан дидигээс 7 дээр бистай ах чинь билүү. Өөрөө fuck no үстэй. Тэгээд тэгэнгүүт тийм insecurities-тагаа ер нь бол ингээд сүүлийн үед жоохон байтал хийлээ л дээ. Тэгээд тэгж явсаар ингээд ер нь бол 30 нас 30 гарцсан тий энэ чинь залуу насны ер нь бол идүү шүү дээ тий. Чи нэг comfort zone-да ороод насаараа нэг авдаг цалингаа нэг сар үлрэл нэмүүлээд нэг газар айгуу тухтай амьдрах уу эсвэл өөрийгөө жоохон чаленж хийгээд шинэ юм тушаад тий өөрийнхөө юмыг бүтээх үү яах уу гэдгээ бас нэг тодорхой хэмжээнд учрыг нь олох хэрэгтэй хамгийн чухал үе гэж бодсоо би бол хувьдаа боддог байхгүй юу. Тэгээд яг тэр үедээ ирсэн чинь яг ч юм ингээд яг одооны байгаа би надаа өөрт ерөөсө таалагдахгүй. Тэгээд яагаад юм мэдэхгүй заяа. Гэхдээ ингээ mostly ингээ би өөрийнхөө сайн чанаруудыг ингээд хараад өөртөө сануулах юм бол дийлэнх пистанараас гоё пистал байгаа л та. Гэхдээ тий 1 in a billion писта байж болно. Гэхдээ яагаад яг ингээд өөрийгөө голоод ч юм уу тий эсвэл ингээ би байхгүй байсан бол энэ хүмүүс гоё байх гэсэн ч юм уу би байхгүй би ерөөс төрөөгүй байсан бол баг ингээд бүх хүмүүс миний нэрэн тойны бүх хүмүүс айгуу жаргалтай байна гэж бодоод байгаа ингээд тийм одоо midlife crisis гэх юм цаашаа зүгээр ингээд existential crisis-д орсон гэх юм уу. Тэгэд яг өмнө нь яг тодорхой хэмжээнд ингээд айгуу стресстэй, ажлын стресстэй байж байгаад тий дургуй маа ихэ болоод өөртөө нэг цаг зав болгоё гээд ажилласаа гараад арай ингээд сул цагтаа болоод тэгээд ингээд айгуу better mood-тэй байсан аахгүй. Тэгээд тэнгууд ингээд онцгой зүйл тохиолддог ч юм уу тий. Ингээд одоо насан туршдаа ер нь бол ингээд аавыгаа үзий яддаг байж хаад тодорхой хэмжээнд уучлаад уулзаад тий ингээд ирээдүйд хамтдаа гоё амьдрал бүтээгээд явж янгууд нөгөө нэг ингээ байхгүй болцсон яг уулзах 7 хоногт. Тэгээд одоо 4 настаас хойш автагаа анх удаа уулзсан ер нь бол ингээ тэр үнийг чандарлаж байгаа байхгүй юу. Тэгээд тэгээд тэр нь бол нэг тийм сайд биш заяа. Угаасаа тэгэл хүн
ирдэг явдаг те тэгж болно. Тэр хүн надтай уулзаагууд ч би нэг харамсдаггүй. Угаасаа ээжтэй эмээвөө иргэн дотны хүмүүс ингээд наваа кэрлээд тгнэж тутахгүй болгоцсон. Тэгээ би ингээд one in a billion писта болцсон биз дээ. Тэгээ тэнгуут яг ингээд байхгүй болоод тэр үнийг яг ингээд одоо үдчих явцад ингээд яг ч юм ингээ зарим хүмүүсийн одоо нүдэнд өмнөх амьдрал нь харагддаг гэдэг шүү дээ тий. Үхээс нь өмнө ч юм уу. Миний бодлохоор ингээд ийм автаа өнгөрөөсөн цаг үе ирээдүйд ингээд хамтаа өсөх ч юм уу тий. Тийм цаг үе ингээд тийм амьдрал бүр ингээд нүдэнд харагдаад өнгөрсөн байхгүй юу. Тэгээд би яг өөрөө тэрийг ингээд экспириенс хийсэн юм шиг мэдрэмж аваад тэгээд тэрнээсээ олоод ер нь бол ингээд нэг хэсэг аюу сэтгэлээрээ унсан. Тэгээд нэгт өөртөө уур үрсэн, авдаа уур үрсэн, уучлсандаа ингээд өөрийгөө уучлаад тэгээ илүү ингээд яаж байгаа ч гэсэн тодорхой хэмжээнд ингээд яагаад байхгүй болохоос нь өмнө удахгүй байхгүй болох ч байгаа гэдгийг мэдсээр ижиж яагаад эртгэн уулзаагүй ингэдэгтээ өөрөө буруудгаад ер нь л ингээд сүүлийн ер нь л хэдэн сар энэ 100 хавар ер нь өөртөө хитрхи хатуу хандсан байна гэдгээр бол энэ сүүлийн үед ойлгоод одоо л би ингээд ментали арай писфул байгаа байхгүй ирээдүйд юу ихэ тодорхой хэмжээний ингээд дүр зургийг гаргаад те. Тэгэхгүй бол энэ 100 бол би ингээд ямар ч зориггүй юучгүй ингээд ийм хов хасан болцсон. Тэгээ түшгийн нөгөө нэг сайхан юу лээ нөгөө нэг шиптэй ТV series ч юу лээ нөгөө тийм ингээд зөндөө олон хүмүүс хахад би тэр дунд ингээд ганцаараа санагдаад байна гэд би яг тийм мэдрэмжтэй баг сүүлийн баг 4-5 сар явцаахгүй ингээд одоо велник тийм сонин бистаал биш үү те миний хүндэлдэг хүмүүс намайг хүндэлдэг миний хайртай хүмүүс намайг хайрладаг ингээд зөндөө олон гоё хүмүүсээр хүрээлэгдэж ийм гав ганцаараа юм шиг те ингээд мэдрэмжтэй тэгээд ингээд хоосон мэдрэмжүүд юус ингээд арилахгүй амар хэцүүс байхгүй. Тэгээ үндэ ингээд тэгээ инкул ихэнх хүмүүс одоо яг ингээд бодож байгаа инкул биста ингээд дандаа асуудал ярьдаг дандаа болж бүтэхгүй явж идэг гэж бодож магадгүй. I don't give a fuck тэгээд би л ингээ өөрийгөө mental state ямар байгаа ямар нэгэн help авахгүйгээр ер нь бол ингээ шийдчихвэл ирээдүйд би заавал өөрийгөө зүгээр байлгах гэж ямар нэгэн psychiatrist те хүн дээр очихгүйгээр ингээ болгочин гэж бодоод байгаа хгүй. Тэгээд би өөртөө надад тохиолж байгаа яагаад гэдэг асуултуудаа бүгдийг мэдж байгаа болох нэг тийм professional help гэхээсээ илүү зүгээр л нэг хэсэг хугацааг өөртөө олгоод тэгээд өөрийгөө зүгээр болгох хамаагүй үр дүнтэй юм шиг санагцсан байхгүй. Эсвэл нэг юм шагаад нэг юм абьюз хийгээд живж болно гэж байна. Гэхдээ тэгээд амиа олч болно гэж өсөрж болно гэж. Тэгвэл яг тех процесс миний хувьд ингээм амар painful зөндөө олон юмнууд болцсон. Тэгээд уг нь бол ингээд одоо аавын өмнөхөн би ингээд зүв зүгээр олцсон. Айгуу том зорилгууд тавьсан. Ингээд тэгнгээд те өөрийгөө ямар ингээд стресстэй те депресд байсан ойлгоод ингээд айгуу гоё зорилтууд тавиад ингээд чацаас ахгүй. Тэгсэн чи яг тэрнээс болоод яг чим ингээд би гоё байх гад хичээх тусам ингээд амьдрал ч юм уу something ингээд улам наа ингээд доош нь болгоод байгаа юм шиг мэдрэмж авсан хгүй. Ер нь бол ингээд би ингээд хичээх тусам ер нь дандаа новшин зүйл болдог байхгүй. Тэгээ хаяа зүгээр л тоохгүй exist хийхээр тэ хинээс ч юунаас ч ингээд low expectation байх юм бол хинч миний expectationээс одоо нураахгүй тэ хинч наа өвдөхгүй юм шиг санагддаг байхгүй. Хинч disappoint хийхгүй тэ хэнийг ч хайрлахгүй тэ хэнийг ч дотно болохгүй байх юм бол хүүтэн үндэ байх юм бол би ерөөсөө өөрөө hurt болохгүй юм шиг тэ юм сонь мэдрэмжүүд айгүйх орж ирсэн. Гэхдээ тэрнийхээ эцэст бол ингээд яг өөрийнхөө хийн юу юм гэдэг бол ингээд одоо л гайгүй ухаарад цаашаа буцаж санаад явж байгаа. Гэхдээ яг ингээд depression түрүүн ингээд айгүй олон үеийн залуучууд ер нь бол ингээд амиа орлох гээд байна гэж ярьсан шүү дээ.
би яг ийм үйлдэл дээр очсон ч гэсэн ингээд амар удаан 4-5 сар ч юм уу ингээд passive suicidal ideation гэж ядсан юм л та. Тэр нь болохоор ингээд за чи ингээд шууд үсрэхгээ ч юм уу юм уугаад өөрийгөө ханж манад чаахгүй ч гэсэн ингээд тэр бодолол ингээд чамд байж гин. Тэгээ би унтаад магаш өглөөн сэрхгүй бол ямар гоё вэ гэдэг ч юм уу те. Би төрөөгөө бол ямар гоё вэ. Сквал энэ үнтэй би энэ үний амьдралд учирч гай болоогүй бол ямар гоё вэ ч юм уу те. Ер нь бол би ингээд exist хийснээр ямар үндсийг юу авчирч байгаа нь те. Зүгээр л ингээд нэг тийшээ алга болоод зайлаад өгвөл баг бүх хүмүүст гоё байна гэж тийм бодолтой амар удаан авчихгүй. Тэгээ тэр нь ингээд сүултээ баг ингээд тэгээ машин замаар гарч яхад урдуур нь орч юм шиг тэгээ цавхаараа гарч байгаа өсөрчмээр юм шиг тэгээ мэдгүй мууцаа хоол идээд өвчмээр юм шиг тиймхүү ингээд бодлоо байн орч ирээд ер нь бол ингээд аюу тийм хэцүү үе байсан л та. Тэгээд нэг өдөр яг айгүй тийм цөөхөн хугацаанд би яг ингээд ер нь бол ингээд тавцан дээр гараад зогсож байсан байхгүй. Тэгээд яг намайг болиулж байгаа зүйл нь би өөрөө биш. Тэгээд ингээд би өөрийгөө бодсон бол ер нь бол би бол ингээд easy way out сонгочоор байсан байхгүй. Тэгээд миний охин байгаа, ээж байгаа тий. Тэднийг бодож л ер нь болж байгаа байхгүй. Тэгээд ээж finally одоо ингээд ахаад гэр бүлтэй болоод айгүй happy байгаа тий. Одоо манай охин бол ингээд надгүйгээр хоёр дүүтэй гой шааж байгаа тий. Ээж нь хормоо ажиллаа. Тиймэрхүү шийдвэр байгаа ч гэсэн тодорхой хэмжээнд би бол ингээд охиндоо ирээдүйд ч нэг хэсэг хугацааны дараа бол ингээд заавал аав нь байна гэдгээ бол ерөөсөө мартдаггүй, өдөр болгон өөртөө сануулдаг. Өөрийгөө бэлдээ байж байгаа байхгүй юу? Тэгээ өдөр болгон охинтой уулзах чадахгүй ч гэсэн ингээд ер нь бол миний өдрийн бодол шөнийн зүйд бол ингээд охинтойгоо уулзаад тий тодорхой хэмжээнд ингээд юм коннекшнтэй байх байхгүй юу? Тэгээд ер нь бол аавынхаа алдааг давтахгүй гэж ер нь бол багасаа тэгээ бодсон болохоор ер нь бол нэг let go болж чаддгүй ч юм уу тий одоо ээж нь baby mama эзий одоо уулзахгүй байгаа ч гэсэн тий уулзах гад ингээд тохиролцоход ерөөсөө хоорондоо ойлголцохгүй байгаа ч гэсэн тодорхой хэмжээнд ингээд угсаал тэгэл аав юм чинь би одоо чинь аавыгаа насаараа үзээ яддаг гэж яг ингээд байхгүй болчихгонгууд тэгэл миний аав л байсан байхгүй ингээд тэгээ ямар ч тийм хейт юуч байхгүй зүгээр л тэр хүн ямар хүн байсныг ингээд мэдээд те юу өсч яадаг байсан те ямар юм legacy нь юу юм те тэрийг ингээд бүр ингээд мэдмээр санагддаг юм байл л дээ naturally тэгээ бүр ингээд танихгүй хүн ч гэсэн яг үндэ ингээд амар том амьдралын чинь нэг хэсэг байгаа даахгүй тэгээд тэрийг бол ингээд би өөрөө ч гэсэн тайлбарлаж чадахгүй одоо би бол ингээд танихгүй хүний оршуулгатай л хийж байгаа мөртлөө ягаад ч юм ингээд яг л миний нэг хэсэг байгаа юм шиг мэдрэмжтэй ингээд бодож байгаа байхгүй тэгээд for a brief moment нөл ингээд хялбар аргыг сонгоход бэлэн байсан ч гэсэн ингээ өөрийгөө болиулаад би нэг 2 цаг ганцаараа тасралтгүй үйлс авахгүй ягаад ч юм гээд юу их гэж байна яаж байна тэгээ би ягаад ийм стейтэд хүрсэн байна ахиж яавал ийм стейтэд хүрэхгүй байх вэ гэл амар олон юм бодоол тэгээ ягаад ингэж байгаа юм бэ гэж ингээ өөрөөсөө зөндөө асуугаад тэгээд зүйл өөрөө ирэхгүй ингээд 2 цаг тасралтгүй үйлс авахгүй тэгээд тэгжиж юу нь бол ингээд одооний миний стейт юм уу ингээд зориг те бүгдээрээ нэг арай хэвийн болж эхэлж байгаа юм уу нэг тийм тэр үе яг ингээд нэг юм хутганы эрен дээр очиж ийж баг ингээд яаж байгаа юм шиг тэгээ тэрийг гол нь давхгүй зөндөө олон хүмүүс байгаа шүү дээ давтгүй те тэгэл энэ давхгүй бол охин шүү дээ байгаа л fucking pussies гэхдээ тийм юм зөндөө байгаа. Би яг тэр хүмүүс юу туулаад яагаад easy way out болж байгаа. Би бол тэр pussy бистан байвал pussy чаашаа те тэр тийм биста байж болно. Гэхдээ наваг одоо тэгүүлэхгүй байх хүмүүс бас миний амьдралд тэгээд надаас илүү баг би өөрийгөө хайрлахаас илүү хайрладаг хүмүүс одоо миний амьдралд байгаа болохоор ерөөсөө тийм үйлдэлийг хийж зүрхлэхгүй байгаа байхгүй юу. Тэ
би ээжийнхаа ганц хүн ингээд үсрээд өгцөн байна гэдэг мэдээ аваад тэгээ Монголд байхгүй хол хүнийг тэгэж шоконд оруулмааргүй байхгүй. Гой негатив шааж шүү. Яг хөө тэгтээ тийм яг ингээд тэгэл яг ингээд депрессдэл муу юм бодоол тэг ингээд suicidal агаал хүн ингээд муу юм руу фокус хийгээд их юм бол ер нь эргэн тойронд байгаа сайн юм ерөөсөө харж чадгаа болчдөг юм байл л та. Тэгээд одоо юм suicidal шийдтэй одоо оршуулах ч юм уу тийм юм ингээд аваад тэгээд арай гайхуу болъё гэсэн чинь бас ингээд юм ганцаардсан хоосон мэдрэмж нь ерөөсөө арилахгүй байсаар агаад тэгээд саяхны хүртэл ер нь бол тийм мэдрэмжтэй бас аахгүй. Тэгээд хэдүүлээ нөгөө нэг хамт завхаа явсан шүү дээ. Тэгэхэд одоо би байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг ерөөсөө present байж чадахгүй. Тэр чи анзаарсан. Та ингэ аим гой шаагаад байгаа мөртлөө би ерөөсөө ингээд detached байгаадсэн шүү дээ. Нэг л хол. Тийм ерөөсөө ингээд зүүчих юм шиг ингээд юм тэг хамгийн дотны хүмүүс ингээд байгаа мөртлөө ерөөсөө ингээд тэртэйгээ ингээд хамт гой шааж чадахгүй аль болох ингээд тустай баймаар санагдаад. Тэгээ дээрэс нь фрилансер болоод бахан ажлууд аваад гэрээсээ ажиллаа шаардсан чинь гэрээсээ орж гарахгүй нөгөө нэг орж гарах одоо тогтмол орж гарах шаардлагагүй болохоор бас нэг тодорхой хэмжээнд жожигддаг юм байл л дээ. Яг юм воркшопууд, митингүүд дээр бол очиод шаачна. Гэхдээ яг ингээд ганцаараа байгаад тахаар ер нь бол ингээд одоо ажил гэр хоёр нь ингээд нэг болчих. Айгу unhealthy юм байл л дээ. Тэгээд одоо хинч намайг одоо өглөө 9-өөс ажилдаа ирээд 6-аас тар гихгүй те бүтэн өдөр нь одоо миний ажиллаа их цаг байна гингүүд айгу unhealthy юм байл л дээ. Одоо би өдөр нь юма хийгээгүй өөр шийд хийжсэн бол оройн хийчин гэдэг ч юм уу те ингээд амьдралыг илүү замбраагүй ийм их зэвчгүүл болгох юм байл л дээ. Ковидын үед яг тийм байсан шүү дээ. Тийм яг ингээд ковидын үе рүүгээ буцаад орсон юм шиг self induced covid шааж шүү дээ. Өөрөө өөртөө бистэ ковидын хам шинж өгөөшөөд нийгмийн хам шинж. Тийм тэгээд ер нь бол ингээд одоо л хамаагүй better state дээр очсон гэж бодож байгаа. Өөрөө бол яг юм suicidal depressed би арай байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээний ганцаардл юм sadness бол ингээд стил байгаа. Тэгээд it's not fucking going away яг үндэ ингээд нэг юм сүнстэй шид кино гэдэг штэ хүзүүн дээр нь ингээд суугаа шатсан байдаг. Хүзөөнүүдээ яваад байдаг. Яг тэрнтэй адилхан яг юм тийм мэдрэмжүүд яг ингээд миний нуруунд дээр суудсан ингээд юусоо буухгүй яваад байгаа ч юм шиг. Тайлбарлах жоохон хэцүү юм. Би чам тэр нөгөө нэг киног ярьсан шүү дээ террор гээд. Тэгж яхад яг үгүй яагаад ч юм тэр кинон дээр яг тэр яг тийм филинг айгуус нэг юм тод тусагдсан бохгүй юу? Зөндөл кино үзчихсэн. Гэхдээ тэр кино шиг тэгэж намайг амар юм хоонт хийгээгүй. Тэр кино бүр одоо хүртэл хоонт хийгээл байгаа. Амар сонсон шитнүүд нь хоонт хийгээд. Тэгээд зүгээр яг тэр нэг хүн одоо тэр эмчтэр очиж ингэ асууж байгаа шүү дээ. Ингээд би зөндөө олон хүмүүсээр хөрөөлөлдсөн мөртлөө би ингээд ганцаардмал мэдрэмж төрөөд байна. What is this doctor гэдэг ч байгаа байхгүй бүр ингээд те. Тэр хүн ойлгохгүй байгаа даа шүү дээ. Ганц ингээд ойлгож чадна гэж бодсон гаяас асууж байгаа тэр байгаа байхгүй юу. Нөгөө бистагийнх нь өгж байгаа хариулт нь амар бөөрөнгийн шааж байгаа байхгүй юу. Тэгээ everyone's having a tough time hanging there шээстэй. Тэ бүгдээрээ л амьдрал хэцүү штэй зүгээр л даваад туулаад гаралтаа гэх. Тэгээд тэр нь бол ихэнх хүмүүсийн хэлдэг адвайс ер нь бол тэр байхгүй юу. Харин тий. Тэгээд би бас тэрийг мэдж байгаа штэ. Мэдхгүй тэнэг устаа ингээд ганцаардаад яваад хүсээд ганцаардаад тий би яагаад ганцаардаад байна. Тэ гарч орохгүй хүмүүстэй уулзахгүй яваагүй дээ ганцаардаагүй. Яа тэр мэдрэмжийг ингээд аваад
ерөөсөө ингээд тэр нь болохгүй, гарахгүй, арилахгүй байгааг ерөөсөө ингээд ойлгохгүй байгаадаа миний асуудал байгаа доо. Асуудал байсан аахгүй. Тэгээ бүх хүмүүс л ийм тохиолддог шүү дээ. Хүмүүс ингэдэж шүү дээ л дээ. Everything happens for a reason. Тэгээ тэрэн дээр тэгэл тэр манай тэр guy easy way out шагаал дуустгал та. Бахан лоод нь муугаал. Тэгэл he fucking loses his mind. Гэхдээ яг тэр киноны яг тэр сценыг би үзчихэд яг надад тэгж бодчихсон байхгүй. Хүн нэр үнэхээр ингэж ганцаардах ямар байдаг вэ те. Би одоо жишээлбэл тэр ягаад надад үзээд амар санагдсан бэ гэхэлэр Индрагийн хажууд би тэгж ганцаардвал яана гэж бодсон байхгүй юу. Тэ их тэрийн хажууд ч юм уу эсвэл ажил дээрээ та хэдийн хажууд. Тэ тэр бол бас л ингээд бүр ямар ч юм solution байхгүй problem юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Хүмүүсийн хажууд, хайртай хүмүүсийн хажууд ганцаардж амьдрна гэдэг бол бүр үнэхээр там шиг шааж байгаа шүү дээ. Гоё кино тэрийг үзээрэй бро. The Terror. Чи миний өдөр тутмын амьдралыг там шиг гэж. Там шиг сонсож байна. Энэ Stevie Wonder defends Didi. I didn't see nothing illegal. He didn't see. Дидигийн шид popular байхаас өмнө би зөндөө ярьсан шүү стандараа. Гэхдээ тэгээд хүн болгон өөртөө тохирсон энэ бол сэтгэл зүй гээд дээшлүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй юм байл л дээ. Заавал би одоо ингэж очих юм бол дандаа очдөг болчихно гэд над шиг ингээ гүрийгээд өөрөө дийлэн гэд зүтгээд байхгүй сэтгэл зүйч тэ юу гэдэг өөртөө тус болох бүх юмыг ер нь бол их хэрэгтэй юм байл л дээ. Тэ тэр нь тэгээд байшингаас өвсрөх ямар нэг юмыг абьюс хийх ерөөсөө биш шүү. Healthy-гээр тэ шинэ хоббитой болох ч юм уу. I know. Тэгэл хүн болгон өөрийн юмтай тэгээд өмнө нь угаасаа яг иймэрхүү юм новшин ситүэйшн би бас байж үтсэн. Тэгээд аюу healthy-гээр гарцсан байхгүй. Тэгээд өөртөө шинэ хобби үсгээд илүү байгальтай ойртох те үс ол биш уул уснд гарах те 7 хоногт заавал нэг удаа хотоос гарна. Тэгээд урмал авч тийжэн гэдэг ч юм уу те тиймхүү шийд тийжиж журнал ингээд бас дэрцээ байхгүй. Тэгээд тэрний нэг нь бас шинэ найзууд байсан. Одоо та гэдгсэн ингээд яг юм адилхан сонирхолтой ч юм уу тий миний персоналитид илүү нийцэн шинэ найзууд ягаад ч юм ингээ айгу азар тийм найзуудтай болсон. Тэрэндээ бол айгу forever grateful байдаг. Тийм тэгээд манайд бол ингээ заавал би чи найз бол чи ингэх ёстой гэдэг тийм шаардлага нэг ерөөсөй байхгүй тий бүгдээрээ нэг нэгтэйгээ харьцахгүй удаан уулзахгүй удсан ч гэсэн яг ингээд буцаад уулзгаад яг ингээд тэгээ өчтөрхөө уулзсан юм шиг тийм мэдрэмжтэй comfortable байна гэдэг бол бас айгүй цөөхөнөөс тийм ховор цөөхөнөөс авдаг шиг тахгүй. Надаас тийм өөр бас нэг хідэн цөөхөн найзууд байгаа л да. Тэгээд гинхэн найзууд. Тийм тойроос чих найзууд. Маск зүүдгүй найзууд. Персона гаргадгүй найзууд. Тий найз өрнөх болж жүжиглдэг. Жүжиглдэггүй пистанер бол байна. Тэгээд depression бол нэг тийм яг сүүлийн үед ингээл амар тийм bipolar, depressed гэл ингээд зарим celebrities ялангуяа ингээд тийм амар тийм romanticize хийгээд байгаа шүү дээ тий. Нэг юм байх ёстой тохиолдог cool юм шиг, гоё юм шиг тий. There's nothing fucking cool about тэ ингээд чи ингээд цонхон дээр үсрэх гээд зогсож явах чамд болиулж байгаа ингээд зүйлүүд чи ингээд чамд хамгийн үнцэнтэй болохоор чи тэр хүмүүсийг disappoint хийхгүй тулд буцаад орж байгаа гэдэг чинь there's nothing fucking cool about it гэхгүй. Тэгээ тэр нь тэгсэндээ харамсаад ингээд 2 цаг үйлж ин гэдэг чинь ерөөсөө гоё хүнийг хүсгээр зүйл ерөөсөө биш. Тэгээд тэг ингээд сквал ингээд үн цэнгүү болгож байгаа ч юм уу те хүн болгоо ингээд трама яриад
тий би depressed, би sad байна гэж шахаад. Ерөөсө depressed гээ sad биш амьдралтай би стандар хүртэл тэгээ шахаад. I know. Depression, sadness гэдэг юм бол бас яг нэг тийм хүн болгоны өдөр It's not a fucking privilege гэхгүй юу нөө. Гоё юм шиг амар юу яадаг те romanticize хийдэг юм шиг надад санагдсан. Privilege чинь тэгэл те fucking privilege ашиглаа гадаад сураад айгу мундаг юм хийж бүтээсэн юм шиг ном гаргах privilege те. Би сүүлд нэг юм experience хийгээд тийм. Тийм ээ. Throwing shades. Тэ. Boarding school шааж байгаа. Boarding school. Шааж байгаа. Зогтааж ухтагаа доо. Тэр бүр тулцсан нарциссизм тхөө. Гэтэ задах чаа олон хүүхдүүд явуулсан. Бид ажлын харилцаач гэж брендингийн шийд хийлгээд. Хин. Ном шаадаг охин. Тэр чи ариун ном гараад нарциссист гэхлээр нь өөр хүнийг бодчихлоо. Тэгээд би юм boarding school ариун юу. Надаа яг юм эмхтэй батчин шиг санагцахгүй. Тэгээд ингээд чамшиг юм туршлагатай юм мундаг хэрэгтэй байна гэд. Тэгээд чи маад full time ажиллаж болох уу гэд. Тэгээд би зүгээр юм брендинг гиг гэж бодоод уулзаахгүй. Тэгсэн чинь full time recruit шаах гад. Тэгээд цалин хэд гэсэн гэж хэдийг амсан гэж бодож байна. 500 гэж. Үгүй тэрнээс баг гэж. За шаалтаа биш та. Сая Ханд одоо full time уу? Стара joke тий. Би бүр ингээд шокод орсон. Зөндөө олон жилийн experienceтэй 30 миг шаа тий. Би чинь бас дажгүй бондог писташтай юу вэ гэж бодсон. 4 саяын цалин надад хангалтгүй би гэж болчихсон юм таньдаг шүү. Таньдаг үнтэй тааралтай таана ажиллаж байгаа юм би J25 гэсэн чинь аль салбар гэж байгаа юм шааж байгаа байхгүй. Наваад гэсэн би ста зайшгүй гэж. Чи үгсэн. Дам динжи мянган тэр салбар гэж. Хүрээ тэр шүн. Дэлгүүрийн менежер ч цэвэрлэгч хийж байгаа. Цэвэрлэгч жаахгүй шүү дээ бро. Ажилтаа. Өөрхий бацаанд өөртөө цэвэрлэгээ гэдэг шүү дээ. Гэхдээ энэ компаниуд одоо салбраасаа хүмүүс одоо төв оффистаа авах айгу буруу юм билээ. Юу ажиллаж байгаа хүмүүсээсээ юу? Тий. Ер нь бол ингээд салбарын ажилтан бол ингээд салбартаа байгаа тэр салбарыг улам гоё болгоод тэр салбар ашигтай болно шүү дээ тий. Тэгэхгүй яг ингээд гоё шааж байгаа хүмүүс нь ингээд бас бүгдээрээ яжихтай амбицтай тэгээд төв оффистаа ажиллах гэж шагаад тэгээл яг ингээд ажиллаа мэддгээд янз бүрийн одоо experience дээр нь тулгуурлаад нэг департаментаа авангууд яг үндэ ингээд overall харангууд тэр хүн бас яг qualified үгүй юу гэдэг нь бас айгүй асуудалтай юм байлээ л дээ. Хувийн experience-ээс харахад. Гэтэ манай тэр Uni CEO чинь нэг тиймэрхүү биштэй болж байгаа шүү дээ. Nike-гийн таад ярьжсэн шүү дээ. Тэр чинь гэхдээ it's a fucking grind гэж 30 жил шааж байна. Амьдралынхаа талаас их жил тэр Nike чадсан байгаа юм чинь. Тэгээд амьдралынхаа талаас ихийг тэгэж насаараа худалдах шийдсэн ч хүн байж болно. Эсвэл мань хүн шиг тэгэж төвшин ахиж явах хүмүүс чинь бас өөр л дөө. Тийм. Энд чи айгүй тийм ховор кейс байхгүй. Тэрнээс ч бас нэг амар тэгээд нэг байнгч тэгээ шаагаад гэдэг юм байхгүй л баг. Одоо инженерээс CEO болцсон Монгол кейс ч байна. Гэхдээ одоо бүх тэглээгээд бүх ингээд те мэрэгжилтэнгүүд ажилтангууд захирал болно CEO болно гэсэн үг биш те. Айгу тийм ховрол кейс л те. Яг уу тиймэрхүү кейсийг ингээ ашиглаад доороо байгаа хүмүүсээ таад ингээд амьдралаа зориулах юм бол ингэж болно шүү гэдэг false hope өгж бас болно л доо. Тийм шүү дээ. Гоё шүүсэн шахахын тулд token fucking CEO ариу оюу чамд яг ямар false hope өгөх гэж хичээсэн бэ гэж. False hope өгөхгүй шүү дээ. Зүгээр л надаа аюу тийм privilegeтэй хүн гадаад сураад тэг ингээд бизнес эхлүүлэх бүх боломжтой байгаад тэгээд өөрийнхөө номыг гаргана
өөрийгөө номыг гаргаад ингээ өөрийгөө промот хийгээд байна. Ингээ амар том тэ зөв жирийн айлын, дундаж айлын хүний хизээч өөрөө хичээгээд олж болохгүй зүйлийг тэ ингээд ийм буруу hope үүж ингээд ном болгож гаргаж ин гэдэг бол it's fucking тэнэглэл واخгүй яг үндэ. Fucking narcissism واخгүй. Соронзод өөрсдийгөө мөнгө төлж гаргадаг биш стандар байдаг шүү дээ. Одоо тэрний хүүхэд одоо их сургуулаа амжилттай төгслөө гэдэг ч юм уу тийм артикл байдаг байхгүй. The person that I fucking know тэрний хүүхэд ингээд тэг ингэсэн болохоор ингээд төгссөн гэдэг тийм нийтлэл соронц дээр байсан байхгүй. Тэгээд Forbes-ийн 30 байна. Тэ мөнгөө төлцөн мөнгө төлт юм уу тэр чинь selected биш юм уу? Of course тэгэлгүй байд юм. Зүгээр Forbes-ийн 30 за тэнд байгаа хүмүүсийн талаас их нь бол өөртөө баг орохгүй байх гэж бодож байна. Үнэхээр ерөөсөө тийм ингээд хийж бүтээсэн хоёулынх мөнгө өрөхгүй байх. Хийж бүтээсэн зүйлээрээ танигдахаас илүү зүгээр л аав ээжээрээ танигдсан тийм хүмүүс байхад тэгээ бэлэн юм дээр очсон хүмүүс байхад ягаад тэр хүмүүс жирийн хичээгээ явж байгаа хүмүүсийн урдуур орж Forbes дээр гарч байгаа. Ягаад айгүй мундаг юм шиг тэ тэдрээс мундаг олон хүмүүс зөндөө байхад ягаад тэр хүмүүс тэдний урдуур орж мундаг юм шиг хүчээр харагдаж байгаа. Би юм барьцаад би өөрөө юм тэдэр шиг адилхан privilege надад байхгүйгээд барьцаад тэгж байгаа юм биш зүгээр л it's not fucking have some decency яахгүй юм бол тэр ариу аюу гэдэг охин чинь Boston University төгссөн шүү дээ. I mean it's okay. It's not like амар бол юм биш шүү дээ. Супер Ivy League бол биш биш шүү дээ. Юу нөгөө acceptance rate гэж байдаг шүү дээ. Одоо 1000 хүүхэд apply хийж байгааг энэ TT наавна гэдэг acceptance rate багтай. Сайн сургуулаа гэвэл амар сайн сургууль. Гэхдээ fucking ном бичээд нэг masturbate хийгээд хахаар тийм амар сайн сургууль биш л дээ. Тэгээ сүүл зүгээр ингээд надад л ингээ өөрийгөө талент авч masturbate хийж байгаа юм шиг л санаж байгаа юм. Чиний сая хэлснийг ингээд яг бодож хахад зөндөө олон privileged биш айлын хүүхдүүд одоо сургуульд орсон кейсүүд байгаад байгаа байхгүй юу? Тэгээд одоо жишээлбэл зүгээр миний ингээд бачинд өгдөг нэг кредитүүдийн нэг нь I think is амар юм psychopath тэгээд Machiavellian narcissist гэдэг энэ гурван ингээд энэ шин чанар нь тулцсан юм хүн байгаад байгаа байхгүй юу? Бүх талаараа би бол яг тэр хүнийг нэг тийм redeemable quality-тэй хүн гэж бол боддоггүй байхгүй юу? Ажиллаж байгаа, хийж байгаа бүх хүмүүсүүдээ бүгдийг нь fuck over хийдэг. Тэгээд тэнгуут одоо ингээд бидний ингээд боддог юм яаж хүнийг fuck over хийхгүй байх вэ гэж боддоо шүү дээ. Яаж хүнтэй honest байх вэ? How do we not чи тэгж бодод юм уу? Үгүй шүү дээ. Бодно шүү дээ. Юу тэгж бодно шүү дээ. Ерөөсөө үгүй not in personal it's business bro. Fuck off man. Тэгээд тэгж боддог бол тэгээд ингээд яг ингээд ийм decency гэж ярьсан шүү дээ. Яг тэрний яг эсрэг тийм хүн байгаад байгаа байхгүй. Гэхдээ хамгийн сайд юм заяа. Би ингээд бачингаас амар муухай experienceтэй амар ингээд муулдаг амар bitch talk shit talk хийдэг ч гэсэн хамгийн сайд юм нь юу вэ гэхээр хамгийн ингээд өгөөсгөж чадахгүй юм нь юу вэ гэхээр маш олон хүүхдүүд тэр хүний зөвлөгөө guidance-ыг аваад эсвэл тэр хүний одоо бусад өөр хүмүүсийг те над шиг ч юм уу зөндөө олон өөр хүмүүсүүдийг боолын хөтөлбөрөөр ажилуулад тэгээд бүтээсэн энэ системийг нь ашиглаж хүүхдүүд сургуульд орсон бохгүй юу? Зөндөө олон хүүхдүүд зөндөө олон ийм privileged айлын биш те янз бүрийн хүүхдүүд сургуульд орж исэн. Тэгээ одоо хүртэл хүүхдүүд томоочин сурдаг шалтгаан томоочин өгөх юм байдаг. Тэгээд болоод байгаа болохоор ингээд яг энэ дээр нь ийм надаа нэг одоо яг юу гэх юм дээ нэг ийм жоохон ийм нэг respect hate нэг юм байгаад байгаа байхгүй юу? I do respect him. Мөнгө авсан юм шиг ярьж ин тэвс тагш Монгол босч ирэх гээд нөхөө мартаж байгаа те. Байдаг шиг. Хүмүүстээ мөнгө өгөөш байгаа. Тэгээ яг гоо ингэ бодглохоор sacrifice би өнөөдөр ялангуяа айгүйх бодлоо тэрийг ягаад ч юм батчингоо тийм өнөөдрийн болсон нөхцөл байдлаас болоод батчин миний дийди юм байна чаас тэгээ тэрийг бодоод ингээд байж хахад яхаа аргагүй ингээд нэг юм achievement гаргахын тулд юм sacrifice гаргах хэрэгтэй байгаа гэдэг юм шиг байхгүй. Гэхдээ тэр sacrifice нь
ямар төрлийн sacrifice байх вэ гэдэг амар чухал байгаа. Өөрөө хүн sacrifice мэдээж гаргана. Гэхдээ бусад хүмүүсүүдийг хэр золиослох вэ гэдэг нь бас юм спектрум санагдаад байгаа байхгүй юу? Бүх хүмүүсүүдийг юм meat grinder-т ингээд хийгээд байж болохгүй. Гэхдээ тэр хүмүүсүүдийг яаж зөв байдлаар шахаж, яаж тэднийг зөв байдлаар ингээд motivate хийж, яаж тэднэрээс өөрөө авах юмаа аваад тэднэрт өгөх юмаа өгөх үү гэдэг нь бас юм нэг арт байгаа байхгүй юу? Тэгээ тэр артыг бол тэр хүн мастер хийгээгүй. Тэр хүн бол бүх хүмүүсүүдийг ингээд burn хийгээд, бүх bridge burn хийгээд, бүх юм burn хийгээд дуусгадаг. Тэгээ тийм болохоор now he is not in Mongol I think. Тэгтээ цагдаагийн ерөнхий PhD хийж байгаа юм л шүү дээ нэрээ. Цагдаагийн ерөнхий албаны хуудсан дээр зураг байгаа юм ягаад PhD хийж байгаа юм. Тэрийг би ерөөсөй ойлгохгүй. Яг тэ буцаад 5-6 жилийн дараа ямар нэгэн байдлаар мартантай тэр хүн хурж ирээд боловсролын яамд ч юм тиймд бол орохыг төлөвлөж байгаа. Тэр би бол тэрийг өргөдүүлээд биш. Тэр хүний тэр тим рекордыг бол амар амархан скрап хийчихнэ. Асар том нүүрсний хулгайг forgo хийчихэж байгаа. Тийм монголчууд угаасаа загсны меморитэй гэдэг нь яг үнэлтэй. Тэгээд борчуурын иргэн яригдчихсэн чинь сэгцаан богдгаач ирэл шууд бүгдээрээ борчуураа ярихаа болоод хосын жор яриа шаад. Чи яагаад дугаагаад вэ? Би амар positive Mongolia юм ярих гэдэг юм л да. Хоёрын дунд юм орж ирэх зүгээр тийм. Болно шүү дээ. Болно шүү дээ. Зөвшөөрөө шаа. Би бол таяр. Би бол төгөө шиг юм ярих гэдэг байхгүй шүү. Ямар төв? Төгөө тийм. Төгөө шиг юм ярих байна л да. Гэхдээ та яг actually төгөөгийн сүлт хийж байгаа контентуудыг үзсэн үү? Үзсэн. Зармиг нь харсан. Тэгээд яхав үнний хортой юм ярих нэрж илээ. Харин тийм яг авахын хаяадыг нь авах шээ. Төгөө бол гэдэг not literally narcissist stupid хүн бол ер нь биш. Absolutely not. Personally мэддгийн үед яг ингээд lost үе байсан юм шиг санагдаад зүгээр байгаах. Яг уу би бол ингэж бодож байна заяа. Тэр хүний яриаг тэр хүний яриад байгаа агуулгыг бол original юм бол биш байх гэж бодож байна. Nothing is original actually. Яг уу nothing is гэхдээ чи амар тийм philosophical хариулах шаардлага байхгүй шүү дээ. Энэ дээр бол I think ялангуяа төгөөгийн ярьж байгаа юм бол especially not original байх. Ер нь бол өөр зөндөө олон personal trainers янз бүрийн хүмүүс тиймнүүд бол ярьж байгаа. Монгол ч гэсэн ярьж байгаа хүмүүс байгаа. Төөгийн зарим нэг хүмүүсүүдийн юмыг ном төөгөө зарим нэг хүмүүсүүдийн юмыг уншаад тэгээд тэр ингээд орчуулад ингээд олон хүмүүст accessible болгож байгаа бах. Би зүгээр яагаад тэр үнийг хизээч үнэлэхгүй вэ гэхэлэр заяа. Бос хүмүүс үнэлж болно. Тэгээд as you said те авахыг нь хаяад хайхыг нь авч болно те. Тэгэнгუთ авахыг нь хаяад хайхыг нь авч шинэ хэлдэг ш. Тэгэнгуთ би яагаад үнэлэхгүй вэ гэхэлэр би тэр fucking guy сонсох шаардлага байхгүй юу? I can listen to you actually. I can listen to өрнөх тэ би бол өөрөө үгүй сая ингэсэн байхгүй өрнөх гэж чамруу заагаад I can listen to you. I can listen to you. Үгүй чи хэл гэж заавал хэл. I can listen to чи заачаа хүмүүс сонс харахгүй штэ гэж. Та юм нэр I can listen to өрнөх I can listen to инх наран тэ тэгэнгუთ ингээ хүн болгоноос ингээд ийм жижигхэн ингээд ийм wisdom бууж байгаа штэ тэ. Би өөрийнхөө хүрээллээр бол амар бахархдаг. Айгу decent ухаантай intelligent reasonable хүмүүс гэж боддог байхгүй. Тэгэнгუთ 10 to go to Togo тэгээд Togoгийн тэр гайн хэлж байгаа ямиг бол нэг сонсоод тэгээд энэ нөгөө нэг миний cover judge хийдэг shit гарч ирээд байгаа байхгүй юу. I don't give a fuck what he says because I can get it from the people like you two болохоор I don't fucking care гэж би бодсон шүү зүгээр. Гэхдээ please do go on. Positive Mongolians. Тийм, positive Mongolians. Хойлоо тэгвэл төвшөрөө дандаа новш юм хөө. Хайсных хаяг би тэгэж байгаа те. Хайсных нь хаягдлыг. Тэгээд цаа чи юу ярьж байна? Гоё юм ярьж байна уу? Үгүй яхав тэгэл одоо 30 гарлаа. 30 гараад гэртээ очиод унтмаар байдаг байлаа. Цаг хугацаагаа ингээл дэми юмд үрээд байгаа ч юм шиг ингээл гарч орж явахаар гэдэг ч юм уу те. Тиймхүүл яав зүгээр same shit заяа. Зүгээр ингээл what he's talking about is what's happening in our minds. Same shit. True. Тэгэл угаасаа гарч орж байгаа хүмүүс байгаа. Гэтэ
бити гарчоор инээтрий гэдэг юм хүнд тулгах нэм шаардлага байхгүй л ах л та. Хүн болгонд өөрсдийн гэсэн reason байгаа тий. Нэгдүгээр гарч орж байгаа хүмүүс нь өөрсдийнхөө marriage дад шаргалтай биш үж болно шүү дээ. Эсвэл тэр хүмүүс ганц бие байж болно шүү дээ. Олон асуудлууд тулгарч болно шүү дээ. Гэтэ яг хоо ингээд миний хувьд мартасаа нэг юм хэлчихв. Яг үүндээ одоо яг төөгийн яриаг одоо гач орохгүй тэ инстаграмаар төгөөгийн яриаг үзээ суужихаа оронд гарч авч ирсэн хамаагүй дээр үстэй. Exactly. Ер нь бол тий. Тэнгүүд ингээд ер нь бол гэрээсээ гарахгүй гэртээ бухна гэдэг бол би бол яг хав гэр бүлдээ цаг зарцуулах чухал. Гэтээ гэрээсээ гарахгүй гэртээ бухна гэдэг бол тийм бүгнэ гэдэг бол ер нь надаа fallback юм шиг санагддаг байхгүй. Ер нь бол бууж өгч байгаа нэг хэлбэр comfort zone шүү дээ. Comfort zone. Чи наваа яриад байна. Yes. Миний зуныг яриад байна. Ер нь айгүй олон инкулүүд ярьсан таашаас. Ер нь яг хаа ингээд надад ч гэсэн бүгх үе байсан л та бууж өгдөг. За ер нь ингээд болохгүй юм байна. За эсвэл ингээд за гэртэл байж идүү амарч идэ гэдэг. Яг хаа амрах хэрэгцээ бол байна. Гэр бүлдээ зарцуулах цаг байна. Гэтэ сүүлд ингээд юу асахгүй юу? Миний нэг байдаг community байдаг байхгүй. Тэгээд тэр community-гийн нэг юм том үндэсний нэг юм чуулган болсон юм. Тэгээд тэр чуулган дээр ингээд бүхэм дуусаад after party болоод дуусч байгаа байхгүй. Тэгэл тэрэн дээр ингээд ширээн дээр ингээд 10 хэдэн хүн ингээд суудсан тий. Тэгэл тэр зохион байгуулж байгаа хүмүүс нь хамтлаг дуурьцсан тэнчэнэ бүгдээрээ ингээд дуулж бүжиглээл гоё яваад байгаа. Тэгэл ингээд дийлийнх нь 70% нь ингээд харангууд бүгдээрээ ингээд ширээн дээр суудсан тойроо суудсан ууцхаагаал. Гэхдээ ингээд бид нар яг яах гэж тэр after party гэдэг юм хийгээд байгаа ингээд өнгөд бүтэн жилийнхаа хийсэн юмыг бид нар дүгнэх гээд байна шүү дээ тийм үү. За амжилтгүй байсан байж болно. Магадгүй юу гэдэг нь олигтой үр дүн гаргаагүй байж болно. Гэхдээ бид нар тэр жилийг дуусгаж ийн гэдэг чинь sort of celebration тий. Milestone шүү дээ. Milestone ихгүй. Тэгээд тэрэн дээрээс нь гадаадаас ингээд аягүй олон хүмүүсийг өөрчсөн. Солонгосоос, Тайванаас, Японоос ингээд хүмүүс ингээд өөрчсөн дээ. Тэгэл тэнгуут ингээд тэр хүмүүс төр хинж очиж ярихгүй. Нөгөө хүмүүс нь ингээд юу болоод байгаа юм бол ойлгохгүй дээ. Нэг хитэн хүмүүс ингээд тайзан дээр гарч ирээл монголоор яриад алга ташаал тэгснэ ингээд хамтлаг дуусч ирээл монголоор дуулаад тий. Тэгээ ингээд no one gives a fuck. Тэнгүүт ингээд би тэр хүмүүсийг хараад ингээд нэг бодлын тэр гадаад хүмүүсийг өрөвдөж байгаа. Тийм шүү дээ. Тэр хүмүүс харийн газар хүрээд ирсэн. Харийн газар хүрээд ирсэн юугаа чигээд байгаа. Нэг бодлын ингээд тэнд байгаа хүмүүс ичж байгаа байхгүй юу? Нэг амарлаг юм community гэснээр ингээ байгаа байдал нь ингээл зүгээр ингээ шин дээр тойрцуугаал би энтэйг ингээл тэгэнгүүт тэр community-гийн гол онцлог нь юу вэ гэхээр олон төрлийн тэр хүмүүс бүгдээрээ цугулчаад хоорондоо network хийгээд бүгдээрээ гээд нэг юм хамт олон болоод нэг зорилгын төлөө эсвэл ингээ хамтдаа хөгжихийн төлөө гэдэг юм community байхад тэр дотроо ингээ бүлэг болсон хоорондоо ингээ нэг network хийхгүй те бүлэг доторх бүлгүүд хоорондоо network хийх нь амар чухал байгаа байхгүй even that people from foreign countries тий. Ачааг ачснаа байдаг хөө. Тэнгүүт ингээд монгол хүмүүсийн нэг юм өрөвдөлтэй чанар байгаа байхгүй тий. Зүгээр л нэг юм comfort zone-д ороод тэрнээ ингээд тухлаа суучих юм. Тэнгүүт зүгээр ширээ тэр хүмүүсийн хувьд бол ингээд ширээ тойр цуугаад ууд суугаад тэнчнээ ингээд comfortable байж байгаад гарч яваа. Дараа нөгөө хүмүүсийнхаа ижил царайнуудыг харах л ерөөхдөө байгаад байхгүй. Sort of нэг юм circle-д орсон тий. Тэнгүүд яг энэ ерөөсөө гэртээ боцож очиод гэртээ бүгдээ л яг л адилхан байхгүй. Нөгөө нэг үздэг юмнуудаа үзээ суух юм уу тий. Гэхдээ ингээд хэрэгцээ чинь хангагдсан гэртээ байх хэрэгцээ чинь хангагдсан бол тий давж тэгэж тэрийг ингээд ялзруулах шаардлага ерөөсөй байхгүй байхгүй. Still there is more opportunities, more боломжтой өөр хүмүүс байгаад байгаа. Тэр хүмүүс төр очиод танилцаад магадгүй тэр Солонгос, Япон хүмүүс төр очиод найзууд болоод өөр нэг байдлаар affirmation авч болох байхгүй магадгүй тийм шүү дээ. Эсвэл тэр хүмүүсийг have fun байлгах юм бол магадгүй тэр хүмүүс нь дахиад Монгол босч ирнэ гэдэг ч юм уу. Тэнгүүд тэр хүнд ерөөсөө тэр ингээд тэр хүмүүст ерөөсөө энэ байгууллагт байгаад байгаа үнцийн боломж болцоог гаргаж байгаа юм ерөөсөө байгаад байгаа байхгүй. Тэгэл ингээл дандаа ярьдаг. Та нар энэ байгууллагт хин нэгний өмнөөр ингэж орж ирсэн. Тодорхой шаардлагыг хангаж орж ирсэн. Тийм учраас та бусад хүмүүсийн боломжуудыг хааж байгаа гэж аюух ярьдаг. Тэгсэн мөртлөө өөртөө ярьж байгаахан эсрэг юмнуудыг дандаа хийгээд байгаа байхгүй. Тэгэл ингээл юу ачиж чинь би ингээд юмнуудыг ингээл
тайсан дээр ингээл бүжиглээлтэй би ингээ уудгүй мөртлөө сохтоо юм шиг байдаг аахгүй юу? Ер нь бол ингээ яг ингээд тодорхой сценариод те угаасаа л тэр сценарио яагаад байх ёстой вэ гэхээр бид нар тэрийг ингэж хафан байх чил хийж байгаа шүү дээ. Тэгээд заавал тэрэн дээр сохтгаал байхгүй те. Тэгээд ингээл бүжиглэл ингээс нөгөө чи ингээл суугаад тэнгууд нөгөө ч та очил бүжиглэлтэй гоё шүү дээ. Бүгд хамтаа гоё байл та те. Тэнгууд бид нар ингээ нэг баг болцсон. Тэгээд тэрийг ингээ хамтдаа байлгая гэдэг тэнгууд юус гарч. Тэнгуудлээ би бүр ингээ аргаа ядаад ингээ шаал танихгүй юуны хүмүүстэй одоо ийм чамберын хүмүүстэй хамт бүжиглэл найзууд болоод тэнгууд зүгээр ингээд мухагаар хэлэхэд би одоо юу гэдэг тэр хүмүүсээс за эдэр шаахгүй байна. Энэ хүмүүстэй гоё бай гэдэг сонголтыг хийж байгаа байхгүй. Тэгснээ нөгөө ингээл нэг хамтг нь гарч ирснээ. За одоо ингээд энэ ч Солонгосоос ингээд төлөөлөгчд ирсэн байна. Энэ хүмүүст ингээд одоо баяр үргээд би ингээд Солонгостой дуул юм уу гээл тэгсэн чинь ингээд no one translating it to Korean people. Монголчуудаа тийм хэлээд. Тий, Солонгостой дуулах гэж байгаа хүн ингээд монголоор яриад байгаа байхгүй юу? Яг англиг гэж болно. It's fine. Гэтэ I know he knows English заяа. Англиар ер нь бол decently ярьчдаг юм байхгүй юу? At least respect fucking people. Харин тийм. Тэгэнгүүт нь би нөгөө солонгос хүмүүстэй гүйж чингуутлаа одоо энэ чинь солонгостой дуулах гэж байна хэдүүлээ тайз руу очие гэдэг нөгөө сууж байгаа хүмүүсийг дуудаж гаргаж ирэл. Тэгэл нөгөө гай энэ дуулаад солонгосоор дуулсан чинь нөгөө солонгос гээл тэгээд нөгөө солонгосчууд чинь бүжиглээл ингээл нэг юм нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа байхгүй. Тэгэнгүүт гэртээ бүөх бол ер нь бол total retweet. Гэхдээ бүгэн гэдгийг болвол буруу юм гэж байгаа юм биш. Гэхдээ гарах гэдэг бол бас тийм буруу сонголт бас биш байхгүй ер нь бол. Яг хөө зарим тохиолдолд хүмүүс комфорт хэрэгтэй байдаг л та. Тийм. Би бол одоо эндрэг явснаас хойш ер нь бол гэртээ цаг өнгөрөөж байгаа шүү дээ. Ажлаас эрт гараад тий. Урд нь бол хийх ажилгүй байсан ч гэсэн би сууждаг байсан шүү дээ. PlayStation тоглоод ч юм тий. That shit was crazy. Одоо болохоор ингээд гэртээ ирж тарихгүй болохоор уур хүрээд байгаа байхгүй юу? Одоо хармаар л байхгүй. Тэгээд яг ингээд гэртээ яг ингээд байсны бенефитүүд амар их гарч ирж байгаа. Центрд болж байгаа. Тэгээ өөрөө орон зайтай гэдгээ мэдэрж байгаа. Тэгээ комфорт мэдэрж байгаа. Гэхдээ бас гэртээ байгаа болохоор энэ миний одоо мэдрээд байгаа лонлинес гарч ирж магадгүй. Бүтэн жилжингээ би гэртээ унтах гэж очдөг байсан, тулгаа байдаг байсан. Тулгаатай юм дуурд нэг бит хоёр ингээд та юм ярьдгүй байсан байхгүй юу? Би хаяа орж ирэхэд тулгаа гадуур байж идэг. Эсвэл би ядарсан ч юм уу те ингээд тэгтээ he's there тулгаагийн нэг юм нэг presence байдаг байхгүй задагч те тэгэнгუთ ингээд энэ юмнууд байхгүй болохоор би гэртээ байгаа тэрнээс benefit авч байгаа ч гэсэн бас ингээд тэр нь ингээд давхар зожгирж байгаа бол байх л та тэгтээ энийг яг амар сайн баланс хийх хэрэгтэй юм санагдаад байгаа хизээ тэ ингээд амар их хүнээс ч юм амар их юмнаас ингээд тэтэрхий их overwhelmed болдсон шүү дээ. Амар их юм мэдэрхүү юм дарамтанд ороод тэгээд хизээ бүхүү хизээ бүгээ зочгороод байгаа мэдээд гарах уу гэдэг ч юм уу тий. Тэг яг хуу чи стэд энийг надад ярьж хахад би чамтай санал нийлэхгүйс байхгүй юу. I thought it was just about a drinking thing тий. Гэхдээ одоо бол I agree. Тий тэгээд хүмүүсийг respect хийх шинэ хүмүүсийг хэдүүлээ солонгос хүнтэй явсан шүү дээ. Сая аялахтаа That shit was fun. Гоё юм байла. Сожин. Сожина. Айгаа угаараа хамаг айгаа угаалгашаа. Сожин ихтэй хөөхтөлээ те. Хүүхэд ч гэж те 20 fucking 8. 18 та охин шиг. Жохон Speaking of 16 та хөвчлээ. Харин тий. Амар нээлттэй юм л шүү дээ. Тэгээ би бүр юу ч яриаггүй шүү дээ. Харин тий. Сүүчнээ аяг таагаа угаараад хийжсэн. Watch the dishes. Clean my shit. Тэгэл одоо нөгөө ганцаардл хүмүүс гэл түрүү ярьсан шүү дээ тий. Тэгээ тэрэн дээр ингээд юу асан чинь сая өчигдөр илүү түшиг номын бид гурав Тэмүүлэн гээд манай нэг төслийн нэг охинтой бид нэр Шри-Ланкаас ирсэн нэг архитектор urban planner нэг хүнтэй уулзсан баггүй. Өнөөдөр өглөө байгаах үлээ. Өчигдөр аяас юу вэ? За тийм. Yesterday. Тийм yesterday. Тэгээд тэрэн дээр ингээд ярьжсэн бид нар ингээд ийм төсөл хийж байгаа. Тэгээд бид нар ийм community build өдр хийх гэж байгаа гэл тэгэл яасан чинь Тэмүүлэн яриад бид нар ихтэй яг ингээд community build хийж үрнэ яах гатж байгаа. Тэгээд тэр хүмүүс ингээд хоорондоо ингээд уулзаж нийлэх дургу байгаа юм биш үү? Тэгээд дургу байхад нь ингээд нийлэх гээд байгаа юм шиг. Ер нь хүмүүс ер нь community ингээд болоо шалдаггүй юм бэлээ гэдэг нэг юм ерөнхийдөө юмуд ярьж байгаа байхгүй. Яхаа which is kind of true ер нь бол ингээд we might be forcing it. We might be forcing it. Гэхдээ нэг бодлын тэр хүмүүс яг хэрэгцээ нь юу байгаа вэ гэдэг юмыг бас өөртөө бүрэн
ойлгох хэмжээний хүмүүс биш ч юм уу тийм хүмүүс байгаад байдаг байхгүй. Тэнгүүд ингээд нөхцөл байдлыг бид нар тэр хүмүүсийг бүрдүүлэх биш тэр хүмүүст ингээд нэг газар цуглаад хоорондоо одоо мэдээлэл хуваалцах юм уу эсвэл бие биентэйгээ ингэж огтлцох боломжийг олгох нь бол бидний гол зорилго. Тэр дундаас магадгүй тэр хүмүүс одоо юу гэдэг надаа хамт олон хэрэгтэй юм байна штэ. Би хүмүүстэй хамт ажиллах хэрэгтэй юм байна штэ гэдэг ч юм уу те. Гэрээсээ ажиллах одоо ковидын нөхцөл байдлыг харах юм бол хүн болголт чинээс анзаарсан штэ. Бидэрт ингээ хамт олон хэрэгтэй хүмүүс хэрэгтэй юм байна гэдэг байдлыг бол амар сайн ойлгоцсон байдаг штэ. Яг тэрнтэй адилхан яг тэр нөхцөлийг л бид нар механикаар бий болгох гэж ерөнхийдөө үзэж байна. Хүмүүс ингээ хэрэгтэй. Тэнгүүт ингээд нэг ийм юу байгаад байгаа байхгүй юу? Хүмүүс депресстэд эхлэхээр сайн юу байдаг вэ? Юуны сайн вэ гэл. Тэнгүүт одоо ингээл ууралдаг штэ тий. Уур. Тэнгүүт уур яг юуны сайн гэж бодож байна. Sadness гэж аахгүй. Вепний гэж. Уур юуны мэдгүй. Одоо ингээд ямар нэгэн байдлаар чи feel treatment болохоор ер нь л уурлаа шүү дээ тийм үү? Эсвэл сэтгэл хангалуун бус ч юм уу те. Одоо нэг хүн чамайг ойлгохгүй байх юм бол амар амархан уурлах ч юм уу. Хамгийн ойлгодмаар хүмүүс хүн чамайг ойлгохгүй байх юм бол ер нь бол амар уур. Асар удаан хуримтлагдсан одоо гомдлын үр дүн гэх юм уу те. Гомдол ч юм уу сэтгэл дундуур юмны үр дагавар нь сүултээ ингээд амархан уурладаг. Уур олж гарч ирдэг юм шиг санагц. Уур бухимдал. Чи одоо ингээд ойд явж байгаад чонтоо таарлаа гэж бодъё юм. Чонтоо таарлах юм бол чиний үзүүлэх хариу үйлдэл яах вэ? Бүжиглэн. Үстэй. Тэгээ нааш нэг юм юу байгаа шүү те нэг юм anger юу гэх нэг юм тэр юм айлах гат ч юм уу те эсвэл ингээд чи өөр хамгаалах механизм байгаа шүү те нэг юм хариу үйлдэл байгаа байхгүй юу? Тэнгүүд depression бас нэг юм зоригтой байгаад байгаа байхгүй юу? Ер нь бол тий. Ингээд depression-д ороод ингээд асуудалтай байгаад би ингээд тэгээд нэг ч юм уу асуудал үүсч эхлэх нь тэр хүнд одоо нийгмийн хэрэгцээ байгаад байгаа гэдэг юм сайн байгаа байхгүй юу? Гэтэ нийгмийн хэрэгцээ гэдэг нь зүгээр нэг юм гараад хүмүүстэй баар нь бүжиглэх биш тий. Meaningful харилцаа үүсгэх эсвэл ингээд өөрийгөө ойлгуулах хүнд ойлгогдох ч юм уу эсвэл сонсогдох юм хэрэгцээ байгаад байна гэдгийг ер нь бол depression чинь ерөөхдөө ингэж тэрний сайн болж ингэж гарч ирдэг гэж байгаа байхгүй юу. Тэнгүүт ингээд одоо юу гэдэг imposter syndrome гэж ярьдэн шүү дээ. Imposter syndrome depression гэдэг бол ингээд хоорондоо бас ингээд slightly connected гэж байгаа байхгүй юу. Ингээд хүн ойлгохдохгүй байгаад ирэхээр эсвэл тэр хүний хүн ойлгохгүй байгаад ирэхээр ер нь бол imposter syndrome ял гарч ирж эхэлдэг юм л дээ. Тэнгүүд ихэвчлэн одоо юу гэдэг яг хөө энэ зүгээр ингээд жоохон хитээцсэн юм байж болох юм. Гэхдээ ингээд одоо юу гэдэг тодорхой хэмжээнд амжилт үзүүлээд байгаа хүмүүс ихэвчлэн imposter syndrome-тэй болж эхэлдэг гэж байгаа байхгүй. Би ингээд хахад ингээд энэ хүмүүс бүгдээрийн миний эсрэг байгаад байна. Намайг ойлгохгүй байгаад байна гэдэг ч юм уу тий. Тэнгүүд ерөөсөө л we need someone that understands us. Тэгээд ингээд нэг пэйжн дээр байх юм хүмүүс л бидэрт хэрэгтэй байдаг байгаад байгаа байхгүй. Хамгийн гол юм нь ерөөсөө. Тэнгүүд ингээд хосуудын харилцаан дээр intimacy юун дээр үүсдэг вэ гэхээр ерөөсөө одоо юу гэдэг attraction одоо бие биендээ хөөрхөн байх ч юм уу ерөөсөө эсвэл ингээд би бинийгээ хамтдаа инээж хөөрөлдөг гэхээсээ илүү яг хүмүүсийг хооронд нь ойртуулдаг юм нь ерөөсөө ийм тухгүй байдал яг ийм адилхан тухгүй байдлыг ер нь мэдрэх гэн л дээ. Гэхдээ ингээд би биен лүгэж хийсэн биш. Одоо юу гэдэг тэр хоёр ийм шанжгансан гүүрэн дээр зогсож явах юм бол тэр хоёр бие биендээ л хань болохгүй юу? Хоёлаа яаж энэ чинээс гарах вэ? Тэнгүү тэр хоёрын хооронд юм бонд үүсэж байгаа байхгүй тий. Яаж энэ ард гарах вэ гэдэг ч юм уу тий. Тэнгүүд ингээд яг ингээд бид нар адилхан нөхцөлд байдаг адилхан чиглэлд мэдэрдэг хүмүүс бие биend лугаал ерөөхдөө татагддаг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол ингээд адилхан төрлийн хүмүүс найзууд болдог гэдэг шиг нэг юм цаагаараа тийм байгаад шүү. Энд дэр бол миний том бонд л болсон. Fear гэж том бовч юм ээ чигч урууш гэж.
Би яг хоо ангриг бол яг fear л гэж бодож байна л доо. Тэ бүх төрлийн адилхан бовтой байсан шүү дээ. Not really. Чи тэгж бодох дуртай. Би тэгж би бол яг тийм байсан бохгүй юу? Чи баста саунд чи байгаагүй шүү дээ. Индрал мэдэндээ гэж тэгж өөрийгөө тайшруултыг. Яг Индрал хэлэндээ гэж. Баста саунд орсон шүү дээ. I mean индрал хэлнэ. Баста саунд орсон шүү дээ. Тэгэхэд тооны инкул хоёр өмдөд талихад би бүр гайхчихсан байхгүй юу? Holy shit яг адилхан боб байна гэж би бодсон шүү дээ. Гэтэ бро юу юм бэ? Би бүр яг Монгол боо гэж бодсон шүү дээ. Саунд орж байгаа хүмүүсийн ер нь бол 80% нь ер нь адилхан бовтай билээ. Юм бүгд адилхан босоог бах та. Үгүй. Mostly заяа. Shower not a grower гэдэг шүү дээ. Өөр хүмүүс байгаа ер нь бол тэгэнгүүт босхороо ер нь бол өөр босхоор минийх бол амар жишг багтай яг ийм босхтой ийм гэж шүү дээ. Biologically impossible шээц. Зарим амьтдын баун ингээ биеийн дотор орчдөг шүү дээ. Минийх тэгдэв. Чи тэгж одоо чамд гоё байдаг бол тэгж бод одоо. Бодваргаа л одоо. Гойш. Гойш. Fear бол яхаарахгүй тэгэл ангирны гол үндэс шүү дээ. Тэгэл юмнаас айж байгаа айц ингэчгүүдээ тэгчгүүдээ гиснийхээ хариу үйлдэлээр л ер нь хүмүүс гинт уурлал гэдэг юм шиг байна. Тэр нь гэхдээ I think амар комплекс баха. Янз бүрийн fear гэж болно. Гэхдээ яг би бол жишээ нь сүүлийн үед өөр дээрээ анзаарсан. Би ер нь бол айгу тийм sensitive хүн л юм билээ л дээ. Нэг бол ингээд айгу амархан имзгэлдэг ч юм уу те айгу emotional шадаг. Нэг бол ингээд тийм байхгүйгээд ингээд бүх юмыг блоклоод айгу тийм хүйтэн хүндий болчдөг. Тэгээ миний яг хамгийн одоо ойр дотны хүмүүст халтай хамгийн өөртөө дургу зан нь бол юм хүндий хүйтэн байх. Тэгээд энэ бол юм defense mechanism юм шиг байгаа юм л да. Өөртөө ч хүйтэн хандаад нөгөө эргэн тойрны хүмүүстэй ч хүйтэн хандаад нэг юм ямар ч emotionгүй юу чгүй ингээд юм тэ хүндий тийм хүн болчдөг. Гэхдээ яг үндэ ингээд миний дотор зөндөө олон юм болоод тэ тэгчүүл яг уу ингэчүүл яг уу гэл ингээд бодож байгаа. Гэхдээ ингээд одоо жинхэнэ одоо өдөртөө амжилтаа ерөөсөө харуулдаггүй. Ингээл зүгээр л дотроо байлгаал гаднаа болохоор ингээд юу ч мэдрэхгүй яахчгүй юу ч тоохгүй байгаа юм шиг тэгж ингээд байгаад идэг. Тэгээд тэр аягүй тийм unhealthy ер нь бол ингээд өөрийгөө юу юм шиг санагцсан. Ямар нэг зүйлтэй дийл хийж байгаа юм шиг санагцсан. Тэгээд надад болохоор ингээд буцаад хүүхд болсон юм шиг одоо чи аав уугаа дээрлэхүүлдэг байсан бол ингээд тэ тэрэндээ эмзүүлэхгүй юу ч мэдрэхгүй яахчгүй тэ хүүтэн хүндий ширүүн байж ижил баг ингээд бүлэнүүдийг бүлийднэ гэдэг тийм менталитеттэй өсөж байгаа байхгүй юу. Тэгээ тэнгүүд тэгээ багасаа өөрийгөө тэгээд ингээд сургацсан болохоор тэр нь ингээд том болохоор гарч ирдэг ч юм уу тийм ийм өөрийгөө хамгаалахаар ч юм уу юмнаас айхаараа ч юм уу ингээд юу ч мэдрэхгүй хүндий болцдог. Тэгээд яг уу ингээд тодорхой хугацаанд тэр нь ингээд чам зүгээр байлгаж байгаа ч гэсэн ингээд урт хугацаанд яаж хийж яагаад ингээд хуримтлагцаар хагаад ингээд хошоолж орж ирдэг ч юм уу тий. Би чамайг ер нь бол яг honestly би чамайг илүү ambitious байгаасаа гэж амар хүсдэг. Яг чиний хувьд бол яг ингээд яг нэг юм professional ч юм уу те эсвэл social ambition чамд ингээд айгүйх олон өгөгдлүүд байдаг мөртлөө яг чи тэр өгөгдлүүдээ ингээд яг ийм ambition ambition тайгаар яг тэр өгөгдлүүдээ ингээд ашигладаг юм шиг надад санагддаг байхгүй юу. Тэ айгүй олон хүн хүсдэг одоо ингээд юмнууд яг хүн болгон л нэг юм дутуу хүн болгон л яг биений одоо яг зарим хүмүүсэд хүсдэг шин чанарууд байдаг. Гэхдээ ялангуяа чи болохоор ингээд илүү ambitious жоохон Machiavellian байвал надад ер нь бол чамд яг ингээд таарах юм шиг сүүлийн үед амар санагддаг болсон. Especially чиний depression-ы би бол одоо ингээд depression гэдэг юм experience хийж үзээгүй, suicide байхыг мэдэхгүй юм болохоор амар юм муухай insensitive байдлаар мэдрэмжгүйгээр би ярмааргүй байна. Гэхдээ яг тэрний хувьд зүгээр яг тэрний cure юу байж
болох юм боломжтой вэ гэхлээр чи нэг тийм жоохон ингээд чи өөрийгөө амар дардаг юм санагддаг байхгүй юу? Тэгээ you know you're good. Гэхдээ биднээс хамгийн амар дардаг нь ер нь бол чи. Тэ. Тоникана бол айгу болгоомжтой risk management амар хийдэг гэдэг ч юм уу те. Буканыг бас нэг тиймэрхүү ингээд хүн болгонд нэг юм зан чанар байгаад байгаа байхгүй юу? Тэнгууд чамд ажиглагддаг юм чи зүгээр л unnecessarily өөрийгөө дардаг. Тэ. Тэнгууд ингээд чиний ambition гэдэг юм maybe lack of ambition байдаг учраас зарим нэг байдлаар одоо narcissistic ч юм уу те тиймэрхүү psychopathic юмнууд чинь илүү илт гарч ирдэг ч юм уу. Тэгэхээр maybe чи жоохон ambitious, жоохон Machiavellian байх юм бол яг тэр яг ийм ambition тааруулна гэдэг чинь бас яг хүн амар ийм cunning байна гэсэн үг шүү дээ тий. Хүн ambitious байна гэдэг чинь өөрийнхөө нарциссизмыг дарна гэсэн үг тий. Би бол хамгийн мундаг биста миний хэлж байгаа бүх юм зөв гэж боддог бол ambitious байгаа тохиолдолд за би дуугаа байхгүй бол энэ бистагийн дуудгууг нь хүргээд ямар нэгэн байдлаар би тий маргаашхаа ажлыг балж магтгүй гэдэг ч юм уу. Тэг ингээд чи ингээд илүү ийм ambitious жоохон нэг тийм professionally evil байвал чамд амар зөх юм санагддаг байхгүй юу. Тэг чам нэг өгдөл байдаг тэрийг ингээд чи ингээд нэг ийм weaponize хийвэл те weaponize штэ бүр ингээд sharpen ч юм уу эсвэл ингээд тэрийг хурцлах ч юм уу тийм биш бүр ингээд зэвсэгжүүлэх юм бол надад бол тэр чамд их зөх юм шиг санагддаг. Надад болохоор ингээд яг ийм би ингээд яг өөрийнхөө айгуу тийм ambitious байвал ямар байх уу гэдгээ айгуу сайн мэддэг. Ер нь бол тодорхой хэмжээнд ambitious байж үзсэн. Тэгээд яг үндэ ингээд би хамгийн их successful ч юм уу те хамгийн их одоо financially дажгүй байхдаа амар сайд байдаг байхгүй юу? Яач маано ингээд юм миний хувьд ингээд те money power бол ингээд миний утга учир биш гэж боддог болохоор ч юм уу. Тэг ингээд ambition дээр ингээд фокуслчих юм бол би ингээд зогсохгүй ингээд ийм тэг ингээд ийм тулцсан бухшиг биста болох гэдэг болохоор ингээд өөрийгөө дараад байдаг байхгүй юу. Тэгээд яагаад тэгээд тийм мэдэхгүй гэхдээ ингээд ambitious байвал байна. Гэхдээ ингээд өөрийгөө дарж явахгүй бол эго те ambition тиймнүүдээ ингээд дарж явахгүй бол яагаад ч юм ингээд өөрийгөө алдчих юм шиг тэгж санагдаад байдیں۔ Гэхдээ сүүлийн үед яг миний ойлгосон юм гэхээр ер нь бол ингээд өөрийгөө заавал дарж яах юм. Ambitious бай, эготой бай. Эго бол угаасаа миний эго тулцсан эготой болохоор тэг би хүмүүсийн дургуг хүрэхгүй гэж л ер нь эгогоо дарддаг тий. Тэгээ босоод бистаг өөрөөсөө ямар мяа бистаа гэж мэдрүүлэхгүй тулд цаан хэмжээнд ингээд эгогоо одоо ambition ингээд balanced ер нь бол ингээд дарддаг. Тэгээд одоо болохоор ер нь тодорхой хэмжээнд бүгдийн balanced байлгаад тэгээд яг өөрийнхөө яг юу хүсэж байгаа, ирээдүйд юу achieve хиймээр байгаа гэдгийг аягүй сайн ойлгож ийж тэр шин чанаруудаа буцаж гаргаж ирээд тэрэндээ тэрийг ингээ гаргаж ирэхгүй бол ингээд ийм тодорхой хэмжээний purpose-гүй тэгээ ирээдүйд яах гэж байгаа, би яг юу зориод байгаа гэдгээ ингээд ойлгохоо болцоод ингээд том худлаа амбицтай байгаад их юм бол I'm not winning anything гэхгүй. Тэгээд амбицтай байгаа successful агаад гой шааж байгаа ч гэсэн what if I'm not happy with it. Тэгээд happy болох гээд илүү шаана гээд бүр ингээд улаарад өөрийнхөө замыг алдчих юм билүү. Тийм шүү дээ. Ер нь амбиц байх нь зөв. Гэхдээ тэр нь чиний эгог зөв дижиж гинөө буруу дижиж гинөө гэдэг дээр ер нь бол коучнийх нь амар чухал. Тэгээд хаашаа явж байгаа вэ? Ямар үр дүнд хүрэх гээд байгаа вэ гэдгээ амар зөв тодорхойлж ийж зөв чиглэлтэй л явах нь зөв бах л та. Тэгэл нэг уулын орой дээр гарна гээд чамд ямар ч үр шимгүй уулын орой руу мацаад ахын ч бас хайшаа чинь. Гэтэ буруу уул дээр гарч ирсэн. Тэгээд чамд чиний амбиц чинь бас ер нь үр дүндээ бусад хүмүүст үр шимийг хүртээж ийж ер нь бол you would feel completed гэж бодож байна. Тэгэхгүй хоосон гав ганцаархтаа ямар ч модгүй бүх модыг нь замдаа тайраа шаацсан тий. Зүгээр байран дээд уулан дээр одоо харамсалтай байхгүй. If there is people like одоо замын боржуур зараад тэгээд баян болоод feel completed байж чадчихвэл үнэхээр харамсалтай.
Гэхдээ тийм хүмүүс completed байдгүй хаа бро. Яасан ч байдгүй. Тийм болохоор тэр хүмүүс өөрсдийнхөө дутууг нөхөхийн тулд одоо янз бүрийн хэрэгтэй хэрэггүй юм хийгээл явж байгаа байхгүй. Би сүүлд хот руу явахдаа яа ч юм ингээ ганцаараа ямар байсахгүй. Тэгээд ганцаараа явсан л да. Плүүгийн тэгээд цаагүй явмаар байсан гэж. I mean I know. Тэгээд цаагүй гэж зүгээр очиж нээлтийг хийжээ да. Төгсөөх цаа. Тэгээд дээ ингээ харчаангууд яг үеийн найзуудаа зарим нь харангууд за дээш байсан ч бүгдээрээ ингээ тодорхой хэмжээний successful. Тэгээд одоо түшиг тойрыг харангууд тойр бичиж гин үү бичигдэхгүй нөө гэж. Ийм сонио статик дуурай шаад бичиж байгаа хаа. Байна 1 2. Сонсож гин үү? Сонсож гин үү? Эй гэж. Тэнд явж гин үү? Тэгэхгүй бол бид нэр биендээ сонсохгүй мó үгүй үстэй. Тэгээд ингээд тойрыг харангууд өөрсдийнхөө одоо фирмыг байгуулсан тий. Бас цөөнгөө ажилчтай болцсон. Тэгээд өөрсдөө яаж эдрээ лид хийх үү, яах уу гэдэгтэй ингээд суралцаад явж байгаа тодорхой хэмжээ юм үүсгэсэн байгаа хгүй юу. Яг ингээд цоог харангууд бас ингээд тууштай шаасны эцэст ингээд тий Монголоос гадаадд салбараа нээж байгаа цөөхөн хэдэн брэндүүдийн нэг болчихж байгаа хгүй юу. За fucking big fucking achievement ч яг үндэ тий. Shout out to цоо. Yeah, blue. Тэнгүүтээ би өөрийгөө бодсон хгүй юу. Where the fuck am I гэж. Тэгээд яг тэг ингээд таа чиг шаах ингээд бүх потенциал бүх юм надад байгаа мөртлөө би алинч хийхгүй ч юм уу түр ингээд орхитуулсан байна. Тэгэд яавал одоо тэрэндээ илүү фокус хийх юм. Яаж тэрэндээ хүрэх юм гэдэг дээрээ ер нь бол тэг тэр бүх трипийн хугацаанд ер нь бол ингээд тийм бодсон. Трипүүдийн бахан юм шааж байгаа юм шиг. Not really гэж. Бахан пи ууж ихтэй тоол ийцэн. She's fucking delicious. Тэр шорлогууд тэр гоё байсан. Яг ингээд spicy chicken аим шаастай. Ер нь бол өрнөхөл хамт явах хэрэгтэй байсан. Everyone said so. Миний хувьд бол ингээд одоо миний үеийн найзууд надаас илүү шаагаад байна те. Энэ би стад атаархах биш илүү намайг нэг юм тодорхой хэмжээнд түлхээд inspiration өгсөн гэх юм уу? Баярлалаа. Тэгээд kinda ambitious пистаг жоохон авчирсан. Тэгтээ гаргаж ирсэн үү? Pavilion. Тэгтээ би тэрийг авчирмааргүй. Ямар Pavilion нэрийг хараад. Хотын трип үнэхээр гоё байсан шүү. Амар гоё байсан. Үнэхээр it was fucking amazing. Гэтэ тэгээд бас л хэцүү үед байгаа л да. Тэгээд яг үндэ ингээ хүмүүс миний одоо хэцүү үе ингээ хамгийн хэцүү үе гэж бодож байгаа чинь тэрнээс илүү бол алгын юм болохыг хинч үүсэхгүй те. Тэгэл нэг өдөр газар хөдлөөд хэдэн балаас дээгүүр газар хөдлөх юм бол Монголын ихэнх байлгууд байхгүй болно шүү дээ. Тэр нь үүл шаах юм бол бид нар юу их юм бэ? Амар шаттай. Би бол гайгүй юм байна. Оо, өчтөр Индра нэг юм ярьж исэн. Улс орнуудын одоо нэг rate гинэ fragility level гэж байд юм байна л та. Хэр ийм эмзэг докторгүй байдаг вэ гэд. Тэгээ тэрийг ингээд лист уншиж исэн чинь Монгол гайгүй заяа. Fragility wise. Америк амар fragile. Тэгээ ингээд бодоод зэхлээр яг хоо газар хөдлөлт илтгэн юм болвол тэгээд манай тэ хот морхол байх. Гэхдээ бид нэр бас яг ингээд байгалах гэрээ бэрээ сурваа фиштэй юм шүү дээ тий. Тэнгуут Америкийг ингээд харахаар зүгээр л тий нэг юм wokeism болоод ингээд сонгуул нь факта болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр бас яг fragility гэдэг юм бас амар relative юм байлээ. Гиснээс өчтөр төр нэг Бангладеш профессортай уулзсан гэсэн шүү дээ. Америк, Шри-Ланк яваа бүр. Америкийн Шри-Ланк тийм нөхөр юм байлээ л дээ. Америк их сургуулиуд айгу олон жил профессор хийсэн. Тэгээд Американ юм уу тий? Үгүй. Яг уу Шри-Ланкын Тамил юм уу? Тамил. Өстой hardcore. Тэр орж тайсан түшиг дийжлээ. Revolutionary юм байлээ.
Тэгээд socialist party байдаг байсан айгу мундаг. Тэгээд тэр хүний ярьсан айгу мундаг түүх мэддэг хүн байл л дээ. Urban planner те. Тэгээд architect мөртлөө. Тэгэл бид нэр гоё ингээл юм яриа сууж яхад тэрэн дээр яг яригдсан бас хамгийн чухал юмнуудын нэг нь decolonization байсан байхгүй юу? Decolonization. Яаж бид нэр өөрсдийгөө одоо колоничлоос тэ гаргах вэ те? Decode гэдэг шиг те, deprogram гэдэг шиг яаж бид нэр одоо ингээд колоничлынхоо институтгүйгээс Оросууд хятадууд биднэрт ингээд гонсон байгаа. Яасан. Би decolonization гэж сонссон. Тэгээд тэрийг no homo. No yes хамаач. No bad boy. Decolonization гэж шаасна. Тэгээд тэрийг ярьж хахад зүгээр айгу бодгдсон юм нь яг Монголын соёл бидний мэддэг Монголын соёл хэрэг Монголын соёл вэ? Тэгээд тэр яриа бол бас чамд амар сонирхолтой байх байсан гэж сүлд бодлоо. Наад удахгүйс. Fucking нэг цаг л ланчдсан. Тэгээ өнөөдөр явцсан өглөө өөрөөр. Амар гоё conversation байсан тий. Юмиг айгүй олон өнцгөөс нь аргагүй л яхаа urban planner хүн аргагүй тий. Тэгэл олон өнцгөөс нь айгүй хардаг. Тэгээд айгүй олон юм мэлэгтэйсэн болохоор urban ярилцахад амар урамтай юм байсан. Маш олон талаас нь ярьдаг. Тэг хизээч тэр үнд ер нь зөв хариулт гэж байдаг юм л тий. Нэг юм хэлээл бит хоёр тийм биш үү гэл тэгэхээр yes but no гэшээс тэгэл өөрөө ярьж байгаа юм даа ч гэсэн өөрийнхөө ярьж байгаа юм чигсэн ингээд contradict гэдэг. Тийм contradict гэх нь хайшин. Гэхдээ дандаа ингээд ийм асуулт үлдээдэг, open end үлдээдэг. Тэгээ тэрэн дээр машины талаар бид нар гоё юм ярьсан, master planning-ийн талаар ярьсан. Гэхдээ гоё эхэлж илээ. Шууд Corbusier эхэлж илээ тий. Le Corbusier эхлэв. Гэхдээ асуудал гаргаж ирээ шийдэл олоод тэгээд тэр шийдлээс ахаад асуудал гаргаж ирэх яг хамгийн тийм гоё шийдэм шиг санагдаж ш надад. Сэтгэл санахгүйгээр яавал ахаад гэж боддог ч юм уу тийм. Хизээч ханахгүй гэж. How it can be better тийм. Bang why how гэж асуудаг. Тэгээд өрнөхт хоёрын гоё хилдэг phrase байдаг шүү дээ клиентуудтай. Клиентууд нэг dog shit юм харуулад тэгээд тэрийг энэ ямар санагч гэдэг байхгүй юу? Phrase авах гэдэг уу? Яах гэдэг юм бэ? Honest байж болохгүй шүү дээ. Das dog shit гэж хэлж болохгүй. Тэгмээ it's okay, could be better гэж хэлэх бол хамгийн зөв. Тэгээ яг бодоод үзэхлээр ultimately ингээд хэдвэлгийн хийж байгаа бүх юм л яг тийм байгаа байхгүй юу? It's okay. Тэгтээ could be better. Тэгээд тэрийг better болгочоод it's still okay. Тэгтээ it still could be better. Энэ fucking podcast ч гэсэн тий. Could be so much fucking better. Энд гурван сууж байгаа хүмүүс бол окей. Гэхдээ could be better тий. Сорч байгаа хүмүүс ч гэсэн тий. Та нар чи хаана байх чи хамаагүй. Та нар байгаагаар окей. Гэхдээ could be better.